За өглөөний мэнд манай үзэгчтэй. За санаачлаг гэд бидний эхлүүлсэн контентын 8 дахь дугаар яг одоо та бүгд түрэх гэж байна. Хэсэгэн завсарлаа. Тэгээд бас өдөр болгон нүдэд байхаас гадна нэг 7 дугаар яваад завсарлуул зүгээр юм болов гэж бас бид арын албаныхан бодоод ийм шийдвэр гаргаад хийлээ. За одоо бол та бүгдэд энэ дугаарыг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэх нь зөв болов, өглөөний мэндийг хүргэх нь зөв болов. Тэгээ энэ удаагийн зочин бол их гоё зочин байгаа. Эгэлж ирэн юм шиг боловч бизнес хийдэг, бас улс төрийн үйл ажиллагаанд хөрхөн идэвхтэй байдаг. Тэгээд алдарт их ийм гоё зочин оруулах гэж байна. Хэн бэ гэхлээр болор захирал гэж бид нар бол нэрийдэж сурсан. Одоо хүрээнийх нь ярьдаг Remax Peak салбарын захирал, брокер эзэмшигч болор гэж мундаг ихч одоо бидний хамтран ажиллагч ийм бүсгүй маань бас оролцох гэж байна. Тэгээд мэдээж бас давхар Remax Peak салбарыг бол нөхрийн хамт эзэмшдэг. Тэгээд олон жил бас бизнес хийж байгаа. Тэгээд энэ салбарт амжилттай ажилладаг гоё залуу үеийн төлөөлөл бас сайхан ээж аав ийм гэр бүлийн төлөөлөл учраас өнөөдөр бас life balance буюу амьдралын одоо тэнцвэр ажил амьдралаа хослуулах ийм гоё арга барилын талаар дэлгэрэнгүй ярилцъя гэж зочноо ураад ингээд оролцуулж байгаа шүү. Тэгэхээр бас энэ гэр бүлийн хоёр маань шинэхэн бизнесээ эхлүүлсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ зоч дуудлын доор нэг давхарт лоббид нь байрлах Cafeteria гэдэг кофе шопыг бас сайхан эзэмшээд ажилуулж эхэлсэн байгаа. Тэгэхээр бас энэ ч гоё өглөөний кофе унгаа ярилцъя гэж бодоод ирсэн байгаа. За тэгээд эдлээ бөөндөө ороод болор ихчтэйгээ гоё нээлттэй ярилцсанаа. Зяк. Орол баруун жигүүрт одоо энэ харагдаж байгаа Cafeteria. Хурал зөвлөгөө ихэд их зүгээр. Тэгээ гоё нам гүм. Энэ халууны үед бол айгүй гоё сэрүүхэн юм газар байлаа. Өглөөний мэнд. За таны ажил сайн уу? Ажил сайн уу? Ингээл зогсож идэггүй. Ингээл хаяа зогсноо. За хормогч гоё зогсож байна. За баярлалаа. Гэрийн хормогч биш, энэ удаа бол кофе шопын эзний гэх юм уу, үйлчлэгчийн гэх юм уу гоё хорон болол хормогч бол гоё зогсож байна. За гэж ингээ төлөвлөгөө бол ойлгомжтой. Би таныг гадаа сая танилцуулсан байгаа. Бичлэг бол тасралтгүй явна. Хоёулаа нэг цаг орчим ярилцсан. Тэгээ life balance яри гэж байгаа. Гэтэ энэ бол айгүй өргөн хүрээнд болохоор гоё ингээд тойроод яриа авчна. Тэгээ хоёулаа энд сууж байгаа гоё дутаа ярьчих уу. Та кофега уусан уу? За би таны юу гасаа зүуд. Харамчтай тайлах юм уу та? За харамчтай байсан. Тийх үү. За ингээд харамччин дээр нь зүч. Харамч л зогтгий. Тийм байна. Гэртээ ч зогтгий ингээд. Тийм гэртээ ч зогтгий. Тийм. Таныг би 4 хүүхдийн ээж аав гэж цацаахтай хоёрыг танилцуулсан. Алдарт их. Тийм яг энэ өдөр алдарт ихийн одонгоо 3 жилийн өмнө авч ирсэн. Пост оролцоо л шүү дээ. Тийм пост оруулсан. Ер нь бол хүний амьдрал чинь ингээл тасралтгүй явж идэг. Яг энэ одон авдаг өдөр өнөөдөр ингээд жоохон сэтгэл ингээд нэг юм жоохон юм эмзэгхэн өдөр байсан л да. Тэг яг 3 жилийн өмнө аавыгаа алдаа. Тэгээ 10 хоногийн дараа яг одонгоо авч ирсэн байхгүй. Тэгэл яг тэр өдрүүдэд ингээд нөгөө баяр жаргал ингээд бүр ингээд баяртай мөчтэй хүн одоо амд чи хамгийн гайхалтай мөч эмхтэй үнэ. Тэгээд нөгөө хамгийн хайртай үнэ алдна гэдэг бол хамгийн гонигтай мөч. Яг энэ хоёрын туйл ийм өдөр болж исэн юм билээ 3 жилийн өмнө. Би тэгээд бас таны постноос харж байхад цацаахтай хоёрын зураг байсан шүү дээ. Цацаах гэхэлэр манай хүмүүс бас ойлгохгүйж магадгүй. Манай болрогчийн нөхөр байгаа. Тэгээд маш миний мэдх юм бол бас сайхан ээж аав гоё хосууд. Тэгээд таны постн дээр ч гэсэн ингээд аавын оронд аав, ээж оронд ээж ийм гоё хандаа баярлаа гэд. Яхаарахгүй бас хоёрыг үлгэр жишээ авах үсэн ийм гоё гэр бүлийн хүмүүс гэж мэддэг. Тийм болохоор би одоо бас залуу хүнийхээ хувьд зөвхөн бизнес дээр юм сураад за энэ ах эгч хоёр маань өстө мундаг дайч хөдөлмөрч хүмүүс шүү гэж харахаасаа гадна бас гэр бүлийнх нь энэ гоё лайф стайл гэж ярьдаг энэ амьдралын маягаас нь хараад ямар гоё хамтдаа ажил хийгээд зохицож ажилтгийн. Тэгээ ямар гоё нэг нэгээ дэмждгийн нөхөр хүн ийм гоё
хажуутаа ингэж усталдаг юм байна гэж цацаахаас бас их суралцж амьдэрдэг штэ. За баярлалаа. Үлгэр жишээ. За баярлалаа. Анх нөгөө бид хоёрын танилцчихсан төвчин бас их сонин төвхөө. За тэгвэл тэрийг яриа л та. Яа тийм гоё шүү. British show тэгээ манайхан нөгөө Аа юу та бидний бид хоёрын танилцсан төв. Тэрийг ярьж. За тэгээ. British show нөгөө одоо бүүн болоод маш их үзэгчтэй гоё шоу болж исэн шүү дээ. Одоо хэдэн жилийн өмнө лээ? Одоо ч жил гарны өмнө л дээ season 2 чинь зүв. 2 жилийн өмнө юм уу те? Жил гарan бараг ч 2 жил болох гэж байгаа юм биш үү те? Тий. Тэгээд ажил дээрээ байжсэн чинь нөх танихгүй дугаараас дуудлага ирээд тэг яг нөө өдөр тутмын ажлаас ер нь өдөрт ингээд би маш олон дуудлага авдаг л да. Тэг огт танихгүй дугаараас та өнөөдөр ингээд уулзалтан дээр уулзах боломж байна уу гэж ярьсан чинь ингээд би хизээч нөө цаг товлохгүй хүмүүстэй нэг уулздгоо яадаг вэ цагаа маш нарийн төлөвлөдөг. Тэгдэг. Тэгсэн чинь ингээд бүр ингээд уулзахгүй байхын аргагүй болтол ингээд ярьсан. Тэгээд тэр үн чи байсан. Тэгээд нэвтрүүлэг орох чагаа ч юу нь бол яг нарийн сайн мдээгүй. Тэгээд яваад очсон чи харин тэр алдар чаавны намхай дөржийн одоо зочин гэх юм уу хөрөнгө оруулагч. Тийм одоо хөрөнгө оруулагчаар өргөдөөд тэгээд очсон байсан. Тэгээд тэр үед бол намхайгаа хамгийн танилцчихсан. Хамгийн анхаар биш юм байна. Өмнө нь Bloomberg таахт нь ярьцлаганд ороод ингээд партнерууд байсан. Тэгээд цэцэрлэгтээр болохоор Remax үйл хөдлөлийн бизнес хийдэг. 5 жил хийж байгаа. Тэгээд яг тэр утгаараа намхай манаас би тэрийг хөрөнгө оруулалт их боломжтой гэж харсан юм шиг байна. Тэгээд нөгөө нэвтрүүлэлт орсон хүмүүс чинь яг тухайн үедээ за энэ бол бас ашигтай санал байж магадгүй юм байна. Тэгээд нэвтрүүлэлт орж байгаа намхайгаа дэмжиж бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ингээд бас танилцчихсэн түүхтэй. За тэгээд тэр цагаас хойш ер нь бол үзэл бодол гэх юм уу, vibe гэх юм уу те ихтэй ингээд надаас насаар дүүчгсэн юм сайн одоо найзууд, сайн хуурай дүү болсон байгаа. Тэг өнөөдөр бас нэвтрүүлэгтээ намайг санаандгүй байдлаар сонгож юм өөрч оролцуулсан баярлалаа. Ярих боломж олгосон баярлалаа. Би өөрөө ярих дуртай. Шилэн сонголоо шүү дээ. Одоо тэгээд бас энэ дугаар бол таны бас их онцгой өдрөөр цацагдана. Тэгээд бид нар ч угаасаа дугаараа 1 хоногийн өмнө нэгээл маргааш нь цацаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр гоё өдөр бас гоё дурсамж үлдээж байгаа юм болоо. Тэрнээс гадна ер нь бол би таны энэ гоё өдрийг танд дурсамж үлднэ гэж ингэж далимдуулж танаар бас их гоё зүйлүүдийг яриулаад та нэг их тийм олон хүмүүст ингээл тогтмол гарч ирээд яриад байхгүй ч гэсэн миний үеийн ч юм уу миний үеэс доош ч юм уу залуучууд ч гэсэн сурч мэдж авахар юм уу зөндөө амьдрал ч байдаг. Тэгэхээр тэр юмнуудыг бас би ингээд зөвхөн ганцаараа сонсоод мэдээд ойрхон тий ажиллаад байхаас гадна өөр бас залуучууд төрвөл сургамжтай бөгөөд суралцуулт зүйлүүд зөндөө байна л гэж хараад байдаг шүү дээ. Би ийшээ харж ярил зөөрөө чамд ойлоо орондоо л ярина тий. Би бас ингээд царайгаа бас харуулмаар байгаа байхгүй. За тэгвэл үе харч. За үе харах юм байна тий. Тэгээ манай залуу маань ч гэсэн ингээд планаа сольждгийг. За окей. Тэр их чиг бас ингэж ойрхон. Та өнөөдөр бас гоё харагдаж байна. Баярлалаа. Ер нь бол одоо энэ чинь цацагдах өдөр минь төрсөн өдөр цацагдана гэж ойлгосон. Тэгээ би ч одоо 40 нилээн гараа явж байгаа. 40 нилээн одоо гараа явж байгаа. 40 плюс болсон. 40 плюс. Одоо за яг би нэг насмасаа нуудгүй. Гоё сайхан. Насмасаа ер нь нуудгүй. Хүмүүс ингээл эмэгтэйчүүд ингээд насмас би бол их нуудгүй. Би дахиад жилдээ одоо энэ жил 43 хүрж байгаа. Одоо хий настайгаа 44 хүрж байгаа. Тэгээд төрсөн өдөр гэдэг бол хүний одоо хамгийн чухал өдөр. Тэр өдөр хүмүүсээс маш их энерги авдаг тий. Бүх бүтэн жил ингээ хүмүүст өгсөн энерги бас буцааж хурааж авдаг тийм утга учиртай өдөр юм болов уу гэж боддог. Тэгээд төрсөн өдрөөр маань бас энэ дугаар цацагдчих чаад их баярлалаа. За тэгээд яг ингээд хүмүүс надаас ингээ голчлон баг ингээд асуудаг асуултууд байдаг байхгүй. За та ингээ 4 хүүхэдтэй тэгээд манай хүүхдүүд чинь жоохон штэ ингээд 3 жил бага насны ойрхон 3 хүүхэдтэй, 1 өсвөр насны хүүхэдтэй. Тэгээ хажуугаар нь ингээд олон төрлийн ажил хийх юм аа. Энэ бүхнийг та яаж амжуулдаг юм бэ гэж асуугаад байдаг байхгүй. Тэгээ би нэг 2-3 жилийн өмнөөс бодож байгаад ер нь ажил амьдралын тэнцвэрт байдал гэдэг ийм сэдв ер нь одоо барьж аваад гэх юм уу тий жоохон онлын хувь жоохон судлаад тэгээ тэрүүгээрээ хичээл бэлдээд одоо нэг хүн болгонд ингээд би нөө яриад чадахгүй штэ одоо лайф баланс одоо ажил амьдралын тэнцвэр байдлыг ингэж олох хэрэгтэй гэдэг нь яриад ах боломжгүй учраас хичээл бэлдээд ингээ эргэн тойрныхоо хүмүүст нэг үлрэлт нэг одоо хичээл ордог байхгүй юу. Нэг өөрийнхөө хэмжээнд пост тавиад тэгээд найз нөхд одоо тэр асуугаад идэх хүмүүс нэр суух маягаар үлрэлт нэг удаа хэрч одоо 2-3 жилийн сургалтыг хийсэн. Тэгээд ажил амьдралын баланс гэдэг бол ялангуяа яг өнөөдрийн нийгэмд бүгдээрээ одоо маш завгүй тий маш завгүй стресстэй
Тэгсэн мөрчлөнгөөсөө бид нэр амьдрмаар байдаг. Хүний амьдрал чинь тийм урт биш, маш богинохон одоо нэг үзэгдээд өнгөрөх баг үүлэн чөлөөний нар гэж би юу боддог. Тэгээ энэ амьдралд хүн гоё асаж амьдрах хэрэгтэй, хүмүүст хайр өгж амьдрах хэрэгтэй. Тэгээ одоо түүх бүтээж амьдрах хэрэгтэй. Одоо амьдрах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй ингээ. Одоо бүгдээр л амьдарч байгаа шүү дээ. Уг нь бол тий ингээл өглөө босоод ингээл амьдарч чинь. Гэтэ яг тэрний цаана яг амьдрна гэдэг чинь яг юу юм? Яг хувь хүн ингээл мөнгөний төлөө ингээл өдөр шөнөгүй яваад байдаг нь амьдрал мөн үү? За эсвэл ингээл би одоо эмэгтэй хүн юм чинь ингээл хүүхд гаргаад хүүхдээ өсгөл ингээл ганцхан хүүхдүүдийнхаа ингээл одоо тимэйж нар бас байгаа шүү дээ. Тэр одоо амьдрал мөн үү? Эсвэл ингээл карьер хөөгөл явдаг мундаг эмэгтэйчүүд байдаг тий. Ар гэрмэр ерөөсөө ингээд хоошин тавигдсан. Нөхөр сүүдэр гэр бүл нь хоошин тавигдсан. Тэр бас амьдрал мөн үү? За одоо бас ингээд эмэгтэй хүний хувьд ингээд гоё байх, сайхан байх гэл те тэрнийхээ төлөө бас ингээд амьдралынхаа маш олон цагийг зарцуулдаг эмэгтэйчүүд байдаг те гоё гаюж гангалах ч юм уу. Энэ бас амьдрал мөн үү гэдэг ч юм уу. Ингээд бодохоор хүн ингээд энэ бүхнийг ингээд одоо тэнцвэртэй авч явах те амьдрах гэдэг чинь аюу чухал байгаад байдаг. Тэгэхээр энийг л нөгөө хүмүүс ингээд дотоод сэтгэлийн хүчээр энийг удирдах чадах юм бол яг жинхэнэ амьдрал одоо болно л гэж би үздэг. Тэгээ өдөр болгоо ингээм амьдрахыг хичээдэг. Тэгээд өөрийнхөө хийж байгаа үйлдэл болгондоо үг болгондоо одоо ингээд цаг минут тутамдаа ярина гэж амьдрч байгаагаа мэдэрдэг гэх юм уу те. Тэгээ хүн болгоныг бас тийм боломж байдаг, тийм байгаасаа гэж бас хүсдэг. Тийм одоо жирийн нэг эмхтэй байна да. Тэгвэл хоёлаа ингэж эхлэв л да. Ер нь заалдартхийн одныг бол тэгж авчээ. Тий. Remax-ийн салбарыг ер нь хизээ нээжсэн бэ? За, Remax-ийн яг брокер эзэмшигч болоод юу бол 3 жил болж байгаа. Манай нөхөр чинь нөгөө агент байсан. Тэгээд одоо агент хийж агаад агент тэгээ 2 жил болоод би нөгөө гэртээ хүүхдүүдээ хараад гэртээ байсан уу яахгүй юу? 2 дахь хүүхд гараад 3 дахь хүүхд гидсэн дээ. Байсан яг тэр мөчөд манай хүн агент хийгээд. Тэгээ би ч нөгөө нэг ер нь бол маш олон жил ингээл том компаниудад л ажил хийгээл ерөөсөн хувийн бизнесмэс бол нэг хийдгүү. Ингээ хүн чинь ингээд нэг юм ингээ хийгээд хараа юм хайрцагт ер нь ордгийн билээ. Ингээл тэгээ дандаа гоё том компаниуд ажиллаж байсан. Дандаа 1000-аас дээш ажилтнтай компаниуд. Тэгээл айтайхан цалин авчин бас тэ айтайхан хүмүүсээр хүрээлүүлчин. За энэ бол ингээд миний амьдрал болоод байна гэл ингээд нэг юм тодорхой хэмжээний хайрцагт орчоод яваад исэн байгаа юм. Тэгээд манай хүн чинь агентаар ажиллаж агаад энэ үйл хөдлөлийн салбар бол тийм дайггүй гоё сонирхолтой салбар байна. Хоёулаа ингээ өөрсдөө гэсэн офстай болёо, брокер болёо. Чи надад туслаа. Тэр мөчөд бол яг нэг гэртээ байгаад байгаа хүн чинь ингээд гарч явах ажил хийх тэр боломжийг нь л харж яасан болохоос яг үндсэн нөгөө бизнесийнхаа нарийн тийм сайн ойлгоогүй. Хэдэн жил агент хийсэн байсан гэсэн үг? Манай нөхөр бол 2 жил агент хийсэн байсан. Тэгээд 3 дахь жилдээ офсоо нээсэн байхгүй. Тэр одоо ер нь 5 6 дахь жил рүү орж байгаа юм шүү дээ. 5 жил, 5 дахь жил, 6 дахь жил рүү орж байгаа. Тэгээд би бол яг нэг эмэгтэй хүнийхөө зүгээр гарч нөгөө гэрээсээ гарч явах одоо нийгэм шиг юу л гэж харж ингээд анх бол орж исэн. Тэгээ хүний нөөцийн чиглэлээр ажиллаж исэн болохоор бас нөхөртөө ч гэсэн тус юм болъё тийм мэдээж би гэр бүлийн бизнес юм чинь би нөхөртөө туслах хэрэгтэй гэдэг ийм хоёр өнцгөөс Remax-д орж исэн. Тэгээ орсны дараагаар мэдээж хэрэг алдаа оноо ингээд янз бүр юмнууд тэгээ шин танил шин бизнес ингээд бүх юм ингээд одоо маш хурдан болж өнгөрсөн л дээ. Надад өөр таалагдсан. Одоо олон ажил хийжсэнс хамгийн их таалагдсан ажил нь Remax-ийн нүүдлийн бизнес гэсэн. Дандаа хүмүүс тусалдаг тий. Дандаа олон хүнтэй харьцдаг, дандаа шин танилууттай болж идэг. Хуучин танилуд нь буцаж бас ингэж хандж идэг. Ингээд сэргэлтийн 90 холбоо сайтай байдаг. Тэгээ би ч хүмүүстэй ярилцах дуртай болохоор хуучин бүр 10 жилийн ангийн хүүхдүүд бүр мартагдсан их сургууль хамт ажиллаж ирсэн найз нөхч юм. Энэ бүх хүмүүстэйгээ буцаж харилцаагаа сэргээсэн л дээ нүүдлийн бизнесээр дамжигдаж. Тэгээ сэтгэлээ зориулж хийсэн ажил болохоор үр дүн гэсэн бас хурдан гарсан. Ерөнхийдөө бид 2 дахь жилдээ дахиад 2 офс нээгээд агентуудын маань тоо 100 хүрээ. Тэгээ Remax-ийн топ одоо 5 офсын нэгээр тогтмол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажил бол амьдралд хувь хүний хувьд одоо том өгөөж өгсөн юм салбар. Тэгээд бас үзэж байгаа Remax-ийнхан байвал та нартай бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд Remax болроо гэд баг нэр авсан байсан. Нөгөө овгөлдөг боллоо. Тийм баг Remax-ийн болроо гэж баг овг автлаа ер нь ажилласан. Одоо ч сайн ажиллаж байгаа. Тэгээд нийт хэдэн Remax-чууд вэ? Одоо ч нэг 70 гаруй офс 1200 гаруй агент байгаа. Ер нь бол яг энэ нүүдлийн салбар дээр бас нэлээд манлайлагч байр суурин дээр байгаа. Тэгээд олон хүний дунд мэдээж хэрэг сайн муу хүмүүс байдаг. Тэр бол сайн уу. Тэгээд байдаг. Тэгтээ ер нь бол нөгөө ичнээ нөгөө
олон хүний дунд сайн муу юм байдаг ч гэсэн аль болох зөв ингээд үлгэрэлтэй те зөв одоо ёс зүйтэй зөв дүрм журмаар нь зөв зүйлийг нь хийхийг л юм хичээж явдаг цацрал битээр хувьд. Тэгээ манай цацрал энэ ажилдаа бүр маш дуртай нөгөө Remax-ийн амбассадор гэдэг өргөмжлөлийг сая авсан. Нөгөө амбассадор гэдэг нь гээд одоо Илч төлөөлөгч те одоо бүх хүмүүсээс шалгарч энэ жил бас амбассадор нүүр царай дээр болсон. Яг л Remax хүн байна гэсэн үг үстэй. Тэгээ нөр Remax чинь бас ингэсэн байгаа. Энэ жил би нөгөө ноднон 2023 оны 4 сараас хүн амын хүний царайч нарийн бичгийн дараагаар ажилласан. Тэгээ яг нөгөө улс төрийн хувьд бол нэг тийм сонирхдаггүй гэх нь хаашаа ер нь залуучууд ингэдэж штэ. Йоо, улс төр бол муухай, нам бол те онцгүй гэдэг. Би бас яг тэдний нэг байсан байхгүй юу? Нам бол ер нь биш штэ. Ер нь намд ямар хүмүүс байдгийг те нэг албан тушаал гоорцсон цүнх байрагч нөгөө бүх толгойч те ингээ муухай ийм хүмүүс байд. Нэг тийм ийм үзлийг ингээ хүмүүс бүр суулгацсан, залуучуудад суулгацсан. Тэгээ яг л нөгөө тэдний адил те би ажиллаа игээ явж гин, хүүхдүүдээ өсгөө явж гин. Ингээл болоо ч юм уу ингээ ийм бодолтой байсан. Тэгээ яг Дорчон гишүүнтэй уулзаад ер нь бол миний бас бодол санаа өөрчлөгдөд нийгэмдээ хүн оролцоотой байх ёстой юм байна. Тэгээ өөрөө хийж чаддаг зүйлээр бас тус нэмрээ оруулах ёстой юм байна гэж шийдээд ноднон хүн амын одоо нарийн бичгийн дараагаар 1 жил 2023 оны 4 сараас сая 24 оны 4 сар хүртэл 1 жил ажилласан. Тэгээд бас маш их өсөлттэй, маш олон танилын үрээгээд хэлсэн. Улс төрийн хувьд бас одоо туршлагацсан гэх нь хайшин те ямар ч байсан тодорхой хэмжээнд улс төрийнхний одоо улс төрийн залуучуудын дунд орж ажилласан бас ийм үн цэнтэй цаг хугацаа байсан. Тэгээд нэг улс төрийн ажил хийхээр олон улсын франчайз болохоор нөө зөвшөөрдөг юм байна л да. Брокер өвнөр болох одоо улс төрийн нөлөө бүхий одоо ажил гэж үзэж байгаа учраас Remax-аар ажлыг бол одоо нууцаар хийж байгаа. Тэр нууцаа ингэ ярьж байгаа. Тэр нууцгүй амьдрдаг юм чи айгүй хэцүү. Нууцаар хийж байгаа гэдэг шууд тийм. Манай захирлууд нөө мэддэг. Тэгээ яг албан ёсоор бол нөө брокер өвнөр гэж явахаар улс төрийн ажил хийж байгаа учраас хоригдсан. Намайг ингэ. Тэр нь бол цацаах хоёр чинь хинж брокер өвнөр. Нэг албан бичиг ирсэн шүү дээ ингээд. Тэгээ яхаа би нөгөө бүжээ захирал батаа захирлууд хэлсэн л дээ. Үгүй яах вэ би ингээд тэр яг цацрал руу ингээд нөгөө нэрийн шилжиж байгаа л ш би угаасаа ингээд тэр чи одоо би төрийн бизнес юм чи би хийхээсээр аргагүй ш. Тэгээд би нууцаар хийж байгаа шүүгээ саяхан захиралтай хэлсэн чи инээжлээ. Тэгээ одоо яалтаа хэлээд дээ те. Нууцаар хийж байгаа ингээд. Арын өрөөнийх нь босс юм шүү. Артлаас нь. Тэгээ зөвлөх гэд нэртэй одоо офс дээр бол би зөвлөх гэдэг статустай ажилладаг. Тэгээ нөө зөвлөх гэдэг нэр айгүй инээдтэй ингээд би бол ингээд зөвлөх гэдэг чинь айгүй гоё юм том юу штэ статус штэ те. Тэгээ хүн нам дээр бас одоо зөвлөх болцсон байгаа. Нарийн бичгийн дараагаа ажиллаа өгөөд Дорчон гишүүний одоо хүний нөөцийн зөвлөхөөр ажиллаж байна. Тэгээ сая одоо ингээл хот сэдв байгаа штэ одоо сонгуул болгох чинь улс төр бужигнжийн те ингээл одоо намуудын жагсаалт мэгсаалт те одоо ардын намынхан гоё залуучууд жагсаалаа ардсан намынхан хоорондоо ингээл лавла те. Тэгэхэд бол яг сүүлийн яг бүтэн жил яг хүний нөөцийн хариуцаад хийсэн үний хувьд хүн амынхаа бас нэр дэвшлэн дээр ажилласан. Гардж гишүүнтэй хамтарч ажилласан. Тэгээд одоо дашрамд хэлэхэд яг энэ бол нөгөө сонгуулийн сурчлагын мурчлагаа бол биш шүү манайхаа. Ерөнхийдөө бол нөгөө 126 нэр дэвшлэлтэн дээр ажилласан хүний хувьд ингээд одоо хэлэхэд хүн ам бол үнэхээр ингээд мэрэгчлэлтэй, үнэхээр кул залуучуудыг бас дэвшүүлсэн байгаа. Дашрамд итгэлтэй байна уу? Би бол 100% итгэлтэй байна. 200% итгэлтэй байна тий. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс ингэж жагсаалт харангууд таньдаг хүнийг ч байхгүй байна мэн тий. Яа заавал олонний танил хүн улс төрт орох хэвээр. Тэр бүгчүүд ороод дуучид ороод энэ нийгэм чинь сайн сайхан болсон юм хаана байгаа. Та тэр хүнийг танихгүй ч гэсэн тэр хүнийг танихын төлөө таваас явж болох байхгүй юу? Тий. За уучлаарай. Жаахан улс төрлөө орчлаа. Тэгж мантачаарай. Мантач хийж болохгүй шүү. Одоо юу яашаа. Ингээд нэг улс төр ярих болгонд нь тооцоогоо нэмээд байгаа. Одоо тоглоом тий. Тэгэд ингэ болрооч. Одоо бас яг сая ойлоо ингээл 5 жил энтер гэж ярьлаа штэ. Одоо 6 дахь жил рүү орж байна. Би бас тэндээс эхлээд илүү дэлгэрэнгүй мүлжөөд явъя гэж бодож байна л та. Мүлжнөө. Тий. Цацаах маань болохоор бас шилдэг агент. Авч илүү нөө Forbes-оос Forbes-ийн энэ бол энэ үйл хөдлөлийн салбарын баг хамгийн том шагналах шүү. Bloomberg нөө Forbes-ийн Forbes Property Awards дээр авчихсан Тийм. тийм. Тэрнээс 2020 оны шилдэг риэлтор гэж явж байгаа тийм. Тэр яг хуу
Цаа ч бол нэлийн борлуулалтын үе юм шиг байгаа. Тэгээд одоо тухайн үед ч болохоор нэг 2 жил мэл болоод баг авч ирсэн гэсэн үг үү те? Ер нь бол тий 2 жил агентаар ажиллаад тэгээ агент тогтоо авч ирсэн Тийм, байхгүй яг брокер хоёр жил болохынхаа өмнө авч ирсэн гэсэн. Тийм. Тэгээд засварлын үед чинь одоо манай хүн чинь бол ийм одоо над чиг ийм ярих марих туртай юм биш аахгүй ер нь бол жоохон дуугаа ингээд нөгөө American юм соёлтой Америкт олон жил болсон. Тийм тэгээд ер нь бол Монголд ингээд ирж байхдаа бол ингээд монголоор бас нэг сайн ярьж чадахгүй одоо энэ байршил мэдхгүй баг надаас өөр хүн танихгүй тий. Яаж тийм шилдэг реалтраа. Тэгээд нөгөө нэг би ингээд нөгөө нэг агентийн гот нь үгүй монголчин бүх юм тань талаар явд юм аа. Чи ингээд ямар ч хүн танихгүй байршил мэдхгүй чи агент болно гэж байхгүй гэж жоохон нөгөө яадаг гэсэн багхгүй жоохон одоо итгэлгүй байсан багхгүй юу. Тийм. Тэгээ яг нөгөө хүн чинь нэг юмд дуртай бөгөөд тууштай байх юм бол одоо тэр хүн л ингээд тэгээ Монголын одоо хамгийн шилдэг реалтор болоод хамгийн том офстай болоод хайцсан юм шүү. Тийм. Үгүй эхлээд жоохон нөгөө мэдгүй одоо дарж урссан юм уу. Тэгээ одоо яг хоо ингээ харж байхад ер нь юмд аливаа юмд хүн ингээ тууштай байдал ер нь үр дүнд хүргэдэг. Ер нь ямар ч ажил тийм тий тууштай бөгөөд сэтгэлтэй сэтгэл зүрхээ зориулдаг ийм хүмүүс тэр амжилтанд хүрэх юм болов уу гэж боддог. Миний хувьд бол бас ингээ юмд тийм амар тууштай биш. Бид тэр яг юм өөр байхгүй юу. Би ярих дуртай тий би ингээд олонний өмнө ингээд үг хэлэхтэй айгу кайфтай байдаг ч юм уу. Тэгэхэд манай хүн бол ингээд хүмүүс ингээд энэ хаалт одоо нэг хаалтайг наашин ер нь бол ингээд өөр байр суурьтай би хурдан юм хийдэг бол манай хүн одоо суурьтай одоо буйртай ингэж юмыг ингэж нөгөө баланс юм шүү дээ. Тэгэхээр нөгөө бид хоёр бас айгүй сайн баланслагддаг. Тэгээ би айгүй ингээд мөнгө өрөх дуртай бол манай хүн ингээд одоо хадгалах дуртай ч юм уу тийм. Ер нь бол ингээд цаанаас нь бурхан бас зохицуулаад өгсөн байдаг. Тэгээ энд бас би ацтай л гэж боддог. Тэгэхгүй ингээд хоёр ингээд ийм дэврүү хүн ч юм уу хоёр ийм дугаа хүн ч юм уу сууд бас амьдрал юу болох вэ те. Тэгэхээр яг нөхрийгөө нэг амар ингээд магтаад хаан чаашаа ер нь бол би өөрөө ацтай л гэж боддог. Тэгээ нөө ярианыхаа сэдвээс жоо хазаагаад яваад байна уу. Би нөө лайф баланс уг нь ярих гэж байна шүү дээ. Ажил амьдралын тэнцвэрт байдал те. Эмэгтэйчүүдэд зориулж бас энийг тийшээ ойлоо гоё ингээд явж орох гол явж байгаа. Гол байна. Тийм. Тэнгүүт энэ борлуулалтад одоо хоёр аль нь те ингээд хараад байж та одоо бол танаа Remax Peak гэж салбар шүү дээ. Peak ч юм бол бас нэлээд олон агенттай гэдгээр бас алдартай шүү дээ. Ер нь л агент айгүй ихтэй шүү дээ. Тэгээд би ч гэсэн нэг очиод ярээж айгүй гоё бужигсан юм залуучууд байдаг. Ихэнх нь бас олон жил болцсон те. Тэнгүүт таны та хоёрын ойлгож мэдж одоо авснаар суралцаж хамгийн туршлага олгож авснаар борлуулалтад ер нь юу гэж бол сайн борлуулалт үйлдвэрлэлийн салбарт. Мэдээж тууштай байдал юу юм уу нь бол ойлгомжтой. Гэхдээ бас нэг энэ юм байна да гэдээ бас бодогч харагдаж байгаа юм юу гэдэг. Яа 5 жил битэр чи их л олон хүнтэй ажиллаа л да. Олон хүн ороод гараал те ер нь бол олон хүнтэй ажилласан. Битэрийн зарчим бол одоо мэдээч хэрэг бизнес юм чи мөнгө санхүү жигсэн яг үндэ бол нөгөө хүмүүсийг илүү ойлгох, хайрлах, тэр хүмүүст ямар дэмжлэг вэ? Тэрийг нь өгөх те тэр хүмүүсийн амьдралд өөрчлөлт гарч ивэл түүнээс ингээ сэтгэлийн одоо маш их таашаал авах ч юм уу. Энэ бол битэрийн үед одоо энэ том зургаараа бол бизнесийг амжилттай болгож байгаа хөтөлбөр гэж үздэг. За борлуулалт дээр нөлөөлдөг юм хэм бол анзаараад байхад агентууд яг ингээд нөгөө нэг харилцаа тий одоо харилцаа хандлага чинь бүх юмны одоо суурь болчиход байна шүү дээ. Тэр хүн одоо хөдөлгөөлөх авах гэж гинөө зарах гэж гинөө ямар ч тохиолдолд тэр хүнд ингээд чин сэтгэлээсээ хандах, чин сэтгэлээсээ одоо үйлчлэх тийм хүмүүс л урт хугацаанд энэ салбарт амжилттай байгаад байна. Сайн борлуулалт хийж гин, сайн мөнгө олж гин. Хүнийг ойлгох чадвар, сонсох чадвар, тэр хүний яг тэр өөрийнх нь тэр нөхцөл байдал тохируулан одоо мэрэгжлийн нөгөө тусалцаа үзүүлж байгаа чадвар. Ерөөсөө эдгээр чинь л нийлжиж тэр агентыг амжилттай болгож байгаа. За одоо ингээд ийм нэг яриа агаад идэв штэ. Нөгөө солонгос одоо бүх хүн солонгос айл болгон солонгос явсан байдаг гэдэг шиг баг айл болгонд нэг одоо Remax-ийн агент байна ч юм уу те. Баг тийм яриа дээр гарсан байсан. Тэр бол бас үнний ортой баг 7000 агент сургалтын зууж бэлтгэсэн байдаг байхгүй юу. Монголчууд жижигэн зах зээлтэй оронд бол 7000 бол бас тийм бага тоо биш те. Тэгэхэд одоо нэг 1000 гаруй хүн ажиллаж байгаа. Тэгэхээр тэр 7 хүний нэг нь л одоо агентаар ажиллаж байна гэсэн үг байхгүй. Тэр 1000 хүний за нэг 30-40% нь л одоо амжилттай ажиллаж байгаа. Бус нь бол ингээд инстигсгээд явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө эн чинь бас тийм амархан ажил биш. Сэтгэлээ зориулж ийж хүнийг ойлгож ийж өөрийгөө байнга боловсруулж суурч мэдж хөгжиж өөрийнхөө хүрээллийг тэлж ингэж явж байгаа хүмүүс нь л амжилттай ажиллаж байгаа.
Тэгээ ингээ харагдж байгаа шиг ингээл нэг зүгээр нэг зар тавиал нэг байр үзүүлэл зарчдаг юм бас биш. Чи өөрөө борлуулалтаа мэдчихэ тий. Тэгээ үл хөдлөгч өөрөө одоо хамгийн одоо чухал шийдвэр хувь хүний хувьд. Гэтэл тэр хүн тэр шийдвэр гаргалтанд нь туслана гэдэг бол хүнээс маш их ур чадвар шаардж байгаа байхгүй. Амьдралын бас нэг туршлага тий. гарах ёстой шийдвэрүүдийн хамгийн том чухал шийдвэрт нь гарахт нь тусалж байгаа хүний хувьд бол тэр хүн тэрнээс одоо хэд дахин илүү мэдлэгтэй, хэд дахин илүү сэтгэл зүйтэй тийм байж ил хүн борлуулалт хийдэг. За борлуулалтын үеийн хувьд бол 100-200% санал нэгтэй байна. За одоо тэнгуут ийм асуулт гарч ирж байгаа. За мундаг борлуулалт хийж जैन тий. Ингээд шилдэг алтар хүртэл болтлоо. Тий. Цаах ингээд ажиллаж байна. Тэнгуут мэдээж эн чинь тууштай ингээд сэтгэлээсээ хандхаас гадна ачаалттай л ажиллаж байгаа. Дунджаас илүү ачаалттай ажиллаж байгаа. Тэнгуут ард амьдралын асуудал гарч ирнэ. Тэгээд тоор чинь зэрэг ажилтдаг. Яаж одоо энэ баланслж энэ хүүхдүүдээ тий. Тэг яг хоо энэ дэр ингээд нэг амар ингээл нөгөө нэг илүү ажиллаад ингээл 2-3 цаг унтаал гэсэн байхгүй шүү дээ. Яг л адилхан. Бид тээр эрт унтдаг, 10 цаг тэр унтдаг. Яг л хүмүүстэй адилхан ингээд амьдарч байгаа шүү дээ. Ажлаа зөв хуваарладаг. Тэгээд одоо ингээл өөгч явахдаг ингээд 4 өөгт мөх. Одоо чиний асуух гээд байгаа юм болохоор энэ олон ажлыг хийгээд ингээд яаж зохицуулж байна гэдэг чинь нөгөө ажил амьдралын баланс гэж байгаа шүү дээ. Тийм одоо яг тэр л гарч. Тийм. Тэгэхээр нөгөө түрүү нөгөө ярьж ихсэнтэй адилхан ингээд бүх хэрэгцээг хүн баланслуулах хүн амьдраад байгаа байхгүй тий. Нэг юмаа ингэж дутуудуулж илүүдүүлэхгүй. Ингээл эрүүл мэнд ингээл чухал юмнууд байгаа шүү дээ. Тэгэл ингээл жил болгон гоё өөр газар аялмаар байдаг, шинэ юм үзмээр байдаг, найз нөхдөөгөө шоудмаар байдаг ч юм уу. Тэр бид хоёрын хувьд болохоор ерөнхийдөө бусад хүмүүсээ л яг адилхан одоо ингээл гэрийн үйлчлэж байхгүй шүү дээ. Хүүхдүүдээ өглөө 4 хүүхдээ өглөө битээ хамт аваад гардаг, 4 хүүхдээ хөргөж өгөөд тэгээд өдрийнхөө ажлуудыг хоёлаа одоо ярилцаад хувааж хийгээд орой хүүхдүүдэд буцааж 4 хүүхдэд буцааж хамж аваад тэгэл нөгөө яг л жирийн та нартай яг адилхан ингээд ажилладаг. Яг адилхан. Адилхан шүү дээ. Жишээ нь бид хоёрт ингээд одоо туслах, мууслах, жолооч, өөрчлөгч ямар ч тийм юм байхгүй. Яг л ингээд өөртөө зохицуулаад явдаг. Тэг хүүхд бол мэдээч хэрэг яг бусад одоо эсэг эхчүүдтэй адилхан л яг анхаарал халамж хайраа өгдөг. Тэгвэл намайг баг ингээл чи баг хүүхдгүй юм шиг л ингээл ажиллах юм, хүүхдгүй юм шиг баг шоудах юм гэдэг байхгүй. Миний хүүхдүүдээс одоо та нар асуусан ч болно. Танай хамгийн бага нийтдээ 4 настай. Хамгийн том 17-тай. 17-аас 4 нас. Тэгэд бол би бол хүүхдүүдээ хамгийн сайн ээж нь. Тэрэндээ бол бүр маргаангүй. Тэгэхээр нөгөө энийг бас сурсан. Яаж сурсан бэ гэхээр Нямсүр ингээд за манай зарим хүмүүс бас мэдэж магадгүй босрлын салбарт ажилладаг Америктэй энэ босрлын салбараар суралцсан миний хуур агч байдаг байхгүй. Тэгээ бид хоёр нэг 10 жилийн өмнө дэмжлэг амжилт сайн хүн гэдэг нэг сургалтын төв байгуулсан. Одоо эцэг эхчүүдэд зориулсан. Яаж хүүхдүүдтэйгээ зөв харьцах уу те яаж чанартай богино олов чанартай цагийг гаргах уу гэдэг ч юм уу ингээд ийм сургалтын төв байгуулад бас хичээл заадаг байсан байхгүй. Тэгээ нөгөө хичээл зааж байгаа хүмүүс чинь өөрсдөө нөгөө тэр төлөв мэдлэг аягүй ихтэй болчих штеп. Тэр энэ бас нөгөө хүн ингээд өөрийнхөө нөгөө байгалийнхаа зүн бэлгээр бид нар чинь ингээ хүүхдээ хүмүүжүүлж байгаа шүү дээ. Ингээл дунд нь ингээл хажууд нь хүүхэд нь байгаад байгаа мөртлөнгөөсөө яг хүүхдтэйгээ цуг байна нөхөр байхгүй те хуцаа ухаад ч юм хүүхэд нэг юм яриа л гэдэг тэрийг нь ойлгодог ч юм. Тэгэхээр нөгөө чанартай цаг гэдэг чинь бүх юм дээр аягүй чухал. Хүүхдүүдэд ялангуяа яг чанартай цаг хүүхдүүдэд зориулах. Жишээлбэл би одоо ингээ 3 хүүхдтэйгээ хамт ингээ тоглож байгаа ч гэсэн өдөртөө ингээ яг нэг хүүхдтэй тусгаалan яг өөрт нь зориулсан цаг гаргаж өгдөг байхгүй. Миний хүүхдэд ямар асуудал байна? Өнөөдөр яамаар байсан те ингээд тусгаалan цаг гаргавал тэр хүүхдүүд одоо хүмүүжилт нь тэгээд тэр нөгөө үл тоогдсон мэдрэмж өдр хизээч автдаггүй. Тэгэхээр бол энэ нөгөө бас л нэг юм мэдлэг байгаа даа байхгүй. Тэгэхээр энийг бас ээж аав нар минь даш гэж сургалтын төв байдаг. Бас тэндээс онлайнаар хичээлүүд явдаг. Иймэрхүү мэдээллүүдийг хүн ингээд зүн бэлгээрээ зөнгөөрөөр нь олж авах юм байхгүй. Хүүхдийн хүмүүжил чинь одоо ээж аваасаа ингээд уламжлагдаж ирсэн юу нь бас биш байгаа даа байхгүй. Нөгөө нэг юм жишээ идэг штеп. Нөгөө ээж нь ингээд нөгөө загсаа ингээ 2 хувааж ингээд шаарддаг. Тэгээд ээж та яагаад энийг 2 хувааж шаарддаг гэсэн чинь мэдгүй манай ээж л тэгж шаарддаг гэсэн. Тэгээд нөгөө ээж нь одоо эмээгээс нь асууж л те. Эмээ та яагаад ингээ загсыг 2 хувааж шаарддаг гэсэн чинь одоо хүртэл нөгөө том тавхтай болоогүй л байгаа мó гэдэг шиг те нөгөө тэр үедээ нөгөө жижигхэн тавхтай байсан. Тэгэхээр юм өөрчлөгдөж байгаа гэдгийг дагаад одоо тэр хүүхдийн хүмүүжил цагаан одоо менеж хийх те тэр уламжлалт ойлголтуудыг эвтгэх нь бол өөрөө л тэр дотоод нөгөө нэг одоо энэ ажиллаж байгаа энэ их мэдээлэл донд суралцаасаар аргагүй л гэсэн үг. Энэ лайф баланс гэсэндээ одоо
миний суралцсан зүйл байхгүй. Суралцаал энийг амьдралтаа хэрэгжүүлж байгаа зүйл. Энд ч мөр онлын хувьд бол аюу чухал юм байгаад байдаг байхгүй. За одоо яг ингээд гол хэдэн поинтуудаа бас ээж нартай хэлж өгөхөд төгс төгөлдөр байх чичээх хэрэггүй гэдэг бол аюу нэгдүгээр зарчим байдаг. Одоо нөгөө төгс төгөлдөр гэдэг чинь гэрээ цэвэрлсэн чинь ингээд бүр ингээд нэг ч өртөс тоос үлдээхгүй те. Одоо хүүхднэлэхэд ингээд бүх юм төгс төгөлдөр онц сурах хэрэгтэй ч юм уу. Ерөөсө тэгэх юм бол хүн одоо цагаа баланслах ямар ч боломж байхгүй. Төгс төгөл энэ бол нөгөө миний хэлж байгаа хичээл биш онлын үед батлагдсан юм байхгүй. За тэгээд хоёрдугаарт нөгөө өөрийнхөө дуртай зүйлийг олох гэж байгаа. Одоо магадгүй ингээд үзэж байгаа эмэгтэйчүүд байвал би яг юу хийвэл кайф авдгаа тий юунаас би таашаал авч чинь зүгээр ингээд урсгалаараа ингээд өглөө хосоод ингээд хийдэг юмаа хийгээл тий босч ирээл хүүхдүүдээ биш яг би юунаас үнэхээр намайг жаргалтай болгож чинь тэрийг олох хэрэгтэй. Хүн тэрийг олчих юм бол нөгөө өөрийгөө байнга цэнэглэгчдэг байхгүй. Би бол жишээлбэл юунаас кайф авдаг вэ гэвэл за тэрийг хэлэхгүй. Тэрийг ямар ч хэсэ олцсон. Тэгээд энгийн одоо бүх хүмүүсийн дуртай зүйл гэвэл ингээл найз нартайгаа уулзаал гоё ингээл хүүхнүүд бол гоё вайн уугаал ховж яриад ингээл тэгэхээр хүний нөгөө тархиталгаа аяга амардаг ч юм уу тий жишээ нь тэнгүүд тэрэндээ заавал цаг гарах хэрэгтэй гэсэн байхгүй. Тэгвэл тэгэл завгүй бүгд л завгүй шүү дээ. Бүгд л ажилтай, бүгд хүүхэдтэй тий бүгд нөхрийнхөө хоолыг хийж өгч байна. Гэхдээ тийм дуртай амандаа заавал цаг гаргах хэрэгтэй. Нэгдүгээрт энэ бол бүр нэгдүгээр зарчим байгаа даа байхгүй. Дуртай амандаа цаг гаргах хэрэгтэй. Дуртай амандаа цаг гаргасан хүн бусад ажлуудыг ингээд бас менеж хийж болдог. Тэгээд бас хамгийн чухал нэг зүйл бол эмэгтэй хүн бол өөрийгөө номер 1-т хайрлах хэрэгтэй. Одоо өөрийгөө хайж болохгүй гэсэн. Ерөөсөө өөрийгөө хизээч хайж болохгүй. Өөрийгөө хайрлах хүн бусдыг хайрлах боломж авахгүй. Бусад хүн таныг хайрлах боломж авахгүй. Тэгэхээр өөрийгөө хайрлж ийж эргэн тойрондоо хайр түгээн, эргэн тойрноос хайр авна. Тэгэхээр өөрийгөө хайрлах гэдэг чинь айгүй олон юм орно шүү дээ. Тэ? Тэглэх ба. Тэ саяны жишээнээс найз нөхдөд цаг зарцуулна. Өөрийнхөө дуртай амийг хийн, тэ? Өөртөө одоо хүлээн зөвшөөрнө, өөрийнхөө сул тал, муу тал бүх юмнуудыг хүлээн зөвшөөрнө, уучлна, тэ? Энэ бүх юм чинь өөрийгөө хайрлахаас эхэлж байгаа. Тэгэхээр яг одоо ингээ хүн болгоно ярьдаг л та. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө яг би яаж хайрлаад байгаа юм тий? Би яг гоё тухтай зондоо байна уу? Миний сэтгэл санаа тайван байна уу? Хажууд байгаа хүмүүс намайг гэмтээж гинэ үү? Найз нөхд маань намайг одоо яаж гинэ үү? Гэмтээж гинэ үү ч юм уу тий? Тэгэхээр тийм юмнуудаас ингээд өөртөө таагүй байгаа юмнуудаас салж сурах хэрэгтэй гэсэн. Миний нөгөө өөртөө таагүй байгаа юм хэр чинь тэнд чинь бас айгүй олон юм орно шүү дээ. Ажил орно, найзууд орно, нөхөр ч орно тий? Тэгтээ ер нь бол ингээд зоригтойгоор өөртөө таагүй байгаа юмудаас ер нь салж сурах хэрэгтэй. Өөртөө тухгүй орчин. Тийм л юм байл. Тийм одоо ингээд таалагдахгүй байгаа найзууд те уулзмааргүй байгаа хүмүүстэйгээ уулзах хэрэггүй. Хүмүүст үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Одоо хань ижил чинь таныг таагүй байлгадаг бол тааламжгүй байлгадаг бол заавал тэр хүнтэй зууралтаад байх шаардлага байхгүй. Яг тэгвэл бид нар энэ хороод чинь жаргалтай амьдрах гэж ирсэн болохоос хин нэгний одоо төлөө хин нэгний төлөө өөрийгөө зориулах гэж ирээгүй байхгүй. Өөрөө л жаргалтай жон хувийн ачаас юм ярьчлаа. Гэхдээ энэ бол яг бодиттой үнэн. Яг ингэж чадчихэж эргээгээд одоо жишээлбэл хосын харилцаанд дээр ч гэсэн тийм яг ингээд өөрөө өөртөө тухтай тийм яг ингээд хайрлаж чадах үстэй тэр үнтэй байхдаа ингээд сайхан байдаг тэрүүнийгээ л хүн илүү хайрлаж чадах юм байна лээ тийм зөв. Энэ бол бас дахиад айгуу чухал. Тэр чинь нөгөө шудраг хандж ш нөгөө үндэ ч гэсэн тийм байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс ингээд амьдралаа бүтэн харагдуулах гэж эсвэл ингээд өөр хүүхдээ өнчрүүлэхгүй ч юм ингээд ярихад амархан боловч эн чинь бас цаанаа бүр маш том асуудал байхгүй юу. Би чи 2010 онд гэр бүл зуучлалын төв ажилладаг байсан. Сэтгэл зүйн төв ажилладаг байсан. 3 жил ажилласан. Асуудалтай гэр бүлүүдэд зөвлөгөө өгдөг. Тийм ажилладаг байсан байхгүй. Тэгээ эн чинь бас нэг амьдралаас л үүдсэн одоо юу л да асуудал та. Тэгээ чи залуу одоо хүний амьдрал юм чинь алдаа оноо тий янз бүрийн бас ингээд надад зовлон бэрхшээл бүх юмнуудыг туулаад гарсан хүний хувьд гэх юм уу. Ерөөхдөө нэг сингл мам байсан. Би бас нэг анхны амьдралын нэг бүтэлтэй болоогүй. Тэгээд тэр үед бол анхныхаа нөхрөөс салахад чи би жирэмсэн байсан байхгүй. Тэгэл хүмүүс тэгээд зүгээр одоо л яг ингээл нийгэмдэр байдаг жирийн үзэгдэл штэ зүгээр ингээл төвчээл чи амьдр ийм сайн одоо тий ийм одоо ингээл ингэж болохгүй штэ чи гээл. Тэгэд би бол өөртөө ингэж ярилцаа. За яг ингээд энэ чигээрээ явбал юу болох вэ гэж тооцоолол. Тэгээд би тэр үед бол яасан л та тэр үед ингээд дуусгах гэсэн. Тэгээд тэр бол бас миний амьдралдаа гаргаж ирсэн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан. Тэгээд энийг яагаад нөгөө ярьж байна вэ гэвэл эмэгтэйчүүдийг тийм таагүй харилцаа тий одоо хуурам ихлэлт одоо юу гэдгийг
одоо зөндөө юм байдаг штэ. Одоо хардталт те ингээд янз бүрийн юмнуудаас ингээд сэтгэлийн шарахтай байх юм бол одоо мянга сайхан гоё машин унаад гоё байшинд амьдраад те элэг бүтэн хүмүүсийн нүдэнд харагдаад тэр бол амьдрал биш ээ гэдгийг бас хэлмээр санагдаад идэв. Тэгээ энийг бас хүмүүс янз бүрийн өнцөөр хүлээж авдаг. Зарим нь эмзэглэж хүлээж авдаг тий. Би одоо энэ хүнс чи салаад яах юм? Би яаж амьдрах юм? Тий миний хүүхдүүд яах юм ч юм уу. Тэр нь үргэлж бас нэг чухал мессежийг бас одоо яг энэ боломжийг ашиглан хэлчихье гэж бодож байна. Эмэгтэй хүний ч одоо цэцэгтэй зүрэлдэн штэ. Тий услаалал бас наа чинь бас буруу ойлголт байгаа. Цэцэг чинь ингээ хоёр анз байгаа. Таслахааны цэцэг. Таслахааны цэцгийг бол ингээд хин нэгэн хүн арчилж, усалж, тордж ийж тэр цэцэг ургадаг. Байгалийн цэцэг гэж байгаа. Байгалийн цэцэг бол хинч арчлахгүй салхи шуурга юу ч болсон ингээд өөрөө ургаад байж идэг. Тэгээ нөгөө өөрийгөө цэцэгтэй зүрэлдэг эмэгтэйчүүд минь ингээд би бол байгалийн цэцэг шиг гэж юу бодож өөрийгөө ингэж зориг оруулж явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө байгалийн цэцэг байна гэдэг чинь хэний ч хамааралгүйгээр өөрөө ургаж чадахыг хэлж байгаа. Хин нэгэн нөхрийн те хин нэгэн одоо хин одоо юу ч байдгийг ингээд тэгээ эмэгтэйчүүд нөө сэтгэл зүйн хувьд одоо юм байгалийн цэцэг шиг болох юу шээ. Таслахааны цэцэг шиг болчоороо энэ намайг хайрлахгүй байна, энэ намайг ингэх ёстой, тэр намайг тэгэх ёстой гэдэг ингээд нөгөө нэг дотор одоо энэ тархичин тэгж ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр таслахааны цэцэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ магадгүй та заавал хараат байх гэдэг шүү дээ. Заавал хин нэгний хараат байх гэдэг. Тэгэхгүй та байгалийн цэцэг шиг өөрөөрөө ургадаг, өөрөөрөө өгдөг, те өөрөөрөө тэр салхи шуургыг одоо ингээд салхи шуурга болно шүү дээ. Тэрийг ингээд аваад гардаг бол ингээл үргэлжийн гой хүчтэй, үзэсгэлэнтэй тийм байна гэдгийг хэлмээр байгаа. За энэ бол гэхдээ байгалийн цэцэг, таслахааны цэцэг гэдэг бол нөгөө миний үг биш шүү. Манай зохиолч Гүлдааран гэдэг найз байдаг. Одоо маш олон юм эмгтээчүүд дурам зориг өгдөг, ном бичдэг бас миний найз ахгүй юу. Тэгээ тэрнээс би нөгөө номноос уншсан үг. Миний үг биш шүү. Тэгээ Гүлдааран найз нь үзэж байгаа бол би чиний үгийг бас дамжуулж байна. Бүсгүүчүүдтэйгээ нөгөө байгалийн цэцэг шиг байгаарэ гэдэг дандаа юм гоо урам зориг өгдөг. Тэгээ эмгтээчүүд бие биенийгаа гоё хурцлж өгөх, тэ дэмжиж өгөх, хайрлж өгөх дээр бас айгүй жоохон учир дутагдaltaй байдаг ч юм шиг юу санагддаг. Тэгэхээр энэ нийгэм дээр өнөөдөр энэ одоо бизнес хийж байгаа, тэ одоо төрийн албанд ажиллаж байгаа, салбарт манлайлж байгаа хүмүүс хэм байгаа эмэгтэйчүүд байдаг. Яг тэгвэл эмэгтэйчүүд одоо ачаал даах чадвартай, одоо сэтгэл зүйн хувьд хаттай, тэ хурдтай одоо юу ч гэдэг ингээд бүх юмыг менеж хийж чадвартай гэдэг учраас уучлаарай эмэгтэйчүүд одоо жоох хүчтэй яваад нь штэ. Тэгэхээр энэ юу дахиад ингээд нөгөө жоох устдрал руу оруулахад энэ шийдвэр гаргах төвшин бас эмэгтэйчүүдийг илүү олон нөгөө оролцоосоо гэж юу хүсдэг. Улс төрийн болчихж ихчнэрээ ёстой. Яаж чаал нөгөө сэдв рүү ордог гэдэг шүү дээ. Үгүй харин яачгүй тий. Та бас төлөөлөл болол өөрөө бас тэгж бодвол улс төрт одоо оролцох тийм алхмаа сонгойлгуудыг одоо тийм. Яг ингээд биш нэг жоохондоо 6 дахь ангид байхдаа нөгөө улаан загалмай маань хамгийн анхны тусч бүлэнгийг байгуулжсэн байхгүй 13 настай байхдаа. Тэгээ улаан загалмай гэж яваал тэгэл нөгөө олон нийтийн ажилд ингээд бүр маш их оролцдог. Одоогоороо ч ингээд оролцдог. Ер нь тиймэрхүү. Тэгэхээр нөгөө нэг тэр оролцоог чи илүү нөгөө өндөр түвшинд хангаж өгөх нь өөрөө юм усрын нам тийм л юм байлээ л дээ. Тэгэхээр нөгөө цаанаасаа мэдгүйгээр л ингээд олон нийтийн ажил төр нь хийгээ явсан. Улс төрд ч олон нийтийн ажил шүү дээ. Олон нийтийн сайн дурын ажил хүн намд орлоо гээд одоо ямар ч одоо юу аахгүй хамаг одоо энэ сайхан алтан цагаасаа өгж гин те энэ бол барьдгүй юм байна уу? Өөр цүнх мөнгө манай дарга цүнх мөнгө байхгүй угаасаа. Юу байна? Тэр цүнх мөнгө барьдгүй. Тэгээ эрхчлөөтэй ингээд дураараа ажиллаа гэдэг. Одоо би чинь нөгөө нэг зарчим төвчний зөвлөгөө бүртгэгээс ингээд хормогч зүүгээл энд ингээд кофе зөөгөл те ажлын цагаараа тийм. Тэр чинь ингээд цагаа менеж хийж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо уусаа яг наад зүйлүүдийг ч хойлоо яриад байна л да тийм. Энд бол танд хид хид юм таны ширээн дээр байна. Гэхдээ өнөөдөр зөвхөн залхуураад ч гэдэг юм уу зөвхөн өөрийнхөө нийцэх амт үнрийг сонгоод энэ цайнууд байлаа гэхэд нэг нь л уучж болно шүү дээ. Гэтэл та бол ингээд аль алийн яг зохицуулаад аль алийн хөргөхгүй те тэр халуун цайнуудаа тэгээд аль алийн бас аль альнаас нь эрд шимээч аваад ингээд гоё зохицуулж байна гэдэг чинь амьдралыг гоё амттай болгож штэ тий амьдрмаар байгаа байхгүй нөгөө чайнуугаа нөгөө ийм үг байдаг штэ асуул ассан юу лээ асуул ассан шиг ассан уу тий чадахгүй бол унтарч илүү нэг тийм утгатай үг гэдэг штэ тэгэхээр нөгөө хүний амьдрал чинь ингээд маш богинохоо тэгээ энэ богино хугацаанд хүн гоё
гоё мэдрэх. Тэгтээ мэдрэх одоо хүн ингээд тэр үнийг амьдарч амжаад буруу зүйл хийхгүй тий аль болох хүн тустай зүйл хийх. Тэрнээс хүн тустай зүйл хийнэ гэдэг чинь бас нөгөө утгаараа тэр тустай зүйл хийгээд өөртөө кайф авч байгаа нөгөө л эргээл нөгөө одоо муугаар хэлэх юм бол одоо өөрийгөө хайрлах гэдэг чинь жоох юм хувиа ботсон юм шиг үг боловч нөгөө талдаа бол нөгөө өөрийгөө хайрлсан бусдыг хайрладаг, бусдад хэрэгтэй юм хийдэг, буруу юм хийдэггүй ч юм уу. Энэ утгаараа бас тийм байгаад байдаг байхгүй. За тэгэд ийм байна. Түрүүн та бүхэн ингээл 10 цагт эрт унтдаг, ингээд цаг уулзалтуудаа сайн менежлдэг, тий зохион байгуулалт сайтай байхлаар энэ бол болтгоо гэж тэгж шээ. Ер нь одоо таны том хүүхэд бол 17 хүрсэн байна. Тэгээд бас л бидний нэгэн адил тий айл гэрийн гишүүн болол явна л да. Өөрийн гэсэн гэр бүлээ зохиогол яв. Одоо тэгтээ бас та ингээд залуучуудтай зөндөө харьцаал ажиллаж байна. Тэгэл бодит байдлыг харахад ч гэсэн ингээл таны ярьж байгаа амьдралаас одоо үзэж туурсан асуудал байна уу гэвэл өнөөдөр ч гэсэн байж л байна. Бараг жил нэмэгдээд байж байна. Магадгүй энэ нөө мэдээлэл илүү нээлттэй ил тод болоод ч тэгжиж магадгүй эсвэл илүү задгаа чөлөөтэй сэтгэдэг болоод одоо чөлөөтэй сэтгэх нь цааш илүү өөрөөрөө тодорхой хэмжээнд хайрладаг болсон юм уу та тий. Өөрөөрөө илүү их боддог гэ бараг хэлчихэд буруутахгүй тий болцсон юм уу та. Тэгэхээр залуу хүмүүс ч тэр таны хүүхд ч гэсэн том болоод гэр бүлийн гишүүн болох хувьд залуучууд таандаа тий. Одоо яг яах вэ? Одоо та ер нь хүүхдээ хандаад гэсэн. Өөрийгөө амар хөвшин болсон юм шиг. Амар хөвшин болсон. Тэгээ би нөгөө нэг ингэж ярьж миний үе минийхээс доошоо тэгээд одоо ер нь зүгээр та хүүхдээ ямар болоосаа гэж бодох юм. Тийм. Тэр амьдрал дээр тэр хүүхд дахиад гэр бүлийн гишүүн болоход ямар хүмүүжлтэй, ямар хүн байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэж хүмүүжүүлж байгаа юм л гэж байгаа юм. Яг миний хувьд бол хүүхдтэр бол ийм бодолтой байдаг юм. Хүүхэд одоо эрэхтэй ингээд одоо жишээлбэл өөрөө айлын идэх хүүхэд үү? Хоёр. Танаа хоёр одоо хоорондоо адилхан уу өөрөө? Шал өөр. Доошоо бас зөндөө байна. За. Тийм. Тэгээд би ч одоо би ч хоёр ахтай айлын байгаа байхгүй. Бид гур бүр бас бүр тис өөр байхгүй юу? Тэгэхэд бүх айлын хүүхдүүд тийм байдаг. Бүгд тис өөр байдаг. Тэгвэл тэр ээж хоёр нэг эдисээс бий болоод адилхан хоол идээд адилхан үг сонсоод тэгвэл яагаад тэд нар ингээд тэр ээж аваа хүмүүжлэр хүмүүжигдэг вэ? Юу гэж бодож байна? Цаг хугацаад юм болов. Дээрэс нь бас сүүлд бол би ингэж бодсон. Ген өөрөө хөгждөг юм байна гэж бодсон. Залуудаа төрүүлсэн хүүхд нэг өөр, нас ахаад төрүүлсэн хүүхд бол арай experience. Яг нэг насны зүрхтэй мөрчлөнгөөсөө тис өөр хүүхдүүд байна. Байна тий. За мэдгүй шүү дээ. Тайминг ч юм уу юундаа ч юм тэр үний нөө хүн болгон ч юм нэг одоо чадрууд нь харилцаа адилгүй байна шүү. Тэгэхээр тэр чадварт нь илүү хүртэж байгаа ямаараа тэр нь илүү сайжирдаг ч юм мэдгүй одоо тэгэл хэвээр нарийн юм ярих хэл та. Харин тий. Тэгэхээр яг нөгөө хүүхдийн хувьд бол би одоо нөгөө хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой асуулт асуусан учраас би хүүхдийн хувьд юу гэж бодох хэлгээд байна л да. Тэгэхээр хүүхд бол ээж хоёроо ашиглаад энэ хороо дээр ингээ өөрсдөө хувь тавилантай ирдэг. Тэрийг нь чиглүүлэхтэй өсгөх хүмүүжүүлэх нь ээж аав хоёрын үүрэг. Тэгээд одоо 17 та охины маань хувьд гэхэд жишээлх юм бол манай охин ингээл багаасаа ингээл онц сураад ангийн дарга хийгээл ч юм ингээл манлайлал явж идэг мундаг охин байдаг. Гэхдээ би охиндоо чи тийг одоо ингмээрэн тэгмээрэн гэж би ерөөсөө ер нь уучлаараа ер нь чиглэл баг өгж үзээгүй. Би болохоор чи өөрийнхөө хаан чамд дуртай байна. Чи дуртай юмаа хийж болно. Дуртай хүнтэйгээ найзч болно. Бараг чи сургуулаа өөрөө сонго. Дуртай сургуульдаа явж болно. Ингээ бүх эрхчлөлөг өгсөн. Гэхдээ чи өөртөө хэрэгтэй юмаа хийгээрэй. Чиний амьдралаар ээж нь амьдрахгүй. Чиний одоо мэдэрч үзэх юм чинь би мэдэрч үзэхгүй. Тэгэхээр чи өөртөө тухтай байх, өөртөө жаргалтай байх тэрүүгээрээ л чи бай. Өөртөө хэрэгтэй юмаа хий. Тэгтэн ээж нь тусланаа гэдэг ерөөсөө ийм байр суурин дээр байсан байхгүй. Тэгээд хүнд хэрэгтэй юм хий. Одоо хүнд гай болохгүй. Чадвал хүнд тусвал, чадахгүй бол хүнд битээ гай болоорой. Жижиг том одоо бүх үйлдэлүүдээрээ. Ер нь бол тиймэрхүү л зарчмаар би ер нь том хүүхдээ энэ одоо энэ хүүхдүүдэд хүмүүжүүлсэн. Тэгээд яг чи ингэтэйг одоо эстетик ингэж би ер нь хүүхдүүдэд хэлдэг. Яг эрхчлөөг нь өгөөд гэхдээ нөгөө гол юмнууд юм те. Яг чи энийг чи өөрөө мэдрэх учраас багаас нь биеийн даалгаад явцсан. Тэр нь одоо нөгөө ажил амьдралын баланстайгаа олох юм бол надад ч гэсэн амар ингээд хүүхдүүдтэйгээ зууралдаал ингээл гэхдээ тэнд бол чиглэлийн зүйл нь хязгаарлах тийм контрол бол байгаа. Хинтээ хаана юу хийж ин контрол бол байна.
Гэхдээ сэтгхүүн хувьд нөгөө өөрт нь ингээ эрхчлөөг нь өчгөр тэр хүүхд гэсэн тийм нөгөө задгаа сэтгэдэг. Тэгэхгүй ээж аав нь хитрхийг амьдралд нь ороод байгаа яг л ингээд би инк өстэй одоо би мэрэгчлээ олох хэвээр ч юм уу те би энэ дугууланд явах хэвээр би онц сурах хэвээр. Тэгээ би хүүхдээ онц монц сургаж юусэн шаарддаг байхгүй. Чи авах хэвээр мэдлэг аав. Одоо энэ нийгэмд хүүхдүүд яаж сурж гин чиний үеийнхэн яаж явж гин чи эднэртэй одоо хөл нийлүүлж алхах хэвээр. Ирээдүйд чиний ямар байхаас ч одоо ямар байхаас нь шалтгаална. Ирээдүйн амьдралд чинь би оролцохгүй гэдэг ч юм уу ингээд жоохон тиймэрхүү байдлаар за тэр талаас бол тийм байж болж байна. Гэтэл те та тэр хүүхдийг заавал хүчээр тэхгүй ч гэсэн ер нь зүгээр ямар хүн болоосоо яг энэ гэр бүлийн гишүүн болохдоо ямар байгаасаа гэж зүгээр төсөөлж байна. Би хүнийг хайрладаг хүн байгаасаа гэж хүсдэг. Одоо тэр хүн мундаг одоо гадаад заавал сургууль сураад те заавал ингээл олон хүүхд гаргаад намайг ингээл харж чана. Би зээш тийм боддгоо. Ингээд цэцэрлэг төрчсөн ярьдаг байхгүй хоёлаа ястай хүүхдүүдээсээ л нэг юм үр нэгтэг аав ээж болохгүй шүү. Өөрсдөнгөө гоё одоо шувуу бол ингээд далавчийн яатал нь хүргээд өгнө. Тэгээд өөртөө сайн сайхан явж ивэл тэр нь бит хоёрт аз жаргал. Тэгвэл нэг хөлөө очуулах ингээ яасан хийсэн гэдэг юмд бол юусэн нөгөө яадгүй. Өөрөө л гоё амьдрал, өөрөө гоё хүнийг хайрладаг хүн болоосай л гэж хүсдэг. Өөр бол тэгээд мундаг бол тийм сургууль төгсөөсөө ингээсээ баян болоосай бит хоёрыг тэгээсэй гэж хизээш тийм юмсэн боддгоо. Тэрийг ч гэсэн ингээд хилдэг байхгүй юу. За нэгэнт нөө ам нээцсэн юм чинь те. Та бас ингээд гоё нээлттэй. Би бас залуудаа байлаа л гэж байна. Алдаа оноо байлаа те. Тэгвэл энэ алдаа оноо ер нь юунаас илүү их гараад байгаа юм? Бид нэр яарад байгаа юм уу? Энэ дээр би бүр яг хэлмээр байгаа юм бүр асуучлаа гэдэг шиг. Нөө гэр бүлийн чиглэлээр чинь өөрөө ингээд алдаж онсоод гадна 3 жил маш олон хүнтэй тэгсэн. Кейс их олныг үзсэн. Кейс сонссон. Маш олон хүний амьдралыг ингээд одоо сонссон гэх юм уу те. Тийм хүний хувьд хэлэхэд одоо туршлагаасаа гэх юм уу да те. Гэр бүлийн амьдрал бол ер нь бол хүний амьдралын хамгийн чухал шүү дээ. Хүн гэр бүл хань ижил эхнэр нөхөр happy ээжиж түрүүн болвол нэг үл хөдлөхөд сонгох чухал гэжсэн. Тэрнээс илүү чухал одоо суурь нь явж суурь нь бол гэр бүл те. Тэгээ нэг хүмүүс чинь янз бүрийн байдлаар гэр бүлээ сонгож байгаа шүү дээ. Аргагүй нөхцөл байдалд орж ийн санхүүгийн байдалтай тухайн сэтгэл хөдлөл байна те. Ямар нэгэн байдлаар хүмүүс ингээд би бол анх бас 19 дэх хүнтэй суужсэн л та. Тэгээд янз бүрийн нөхцөл байдлаас болоод хүмүүс ингээд гэр бүлийн харилцаанд ордог. Гэр бүл салтын тоо бол Монголд одоо маш өндөр байдаг. Тэгээд тэрний ард нөгөө хүүхдүүд хэцүү байдалтай байдаг. Нийгэм маань өөрөө гэр бүл салтыг тийм сонин содон үзэгдэл гэж хүлээж авах болсон байна. Одоо 10 жилийн уулзсан дээр очихоор баг ингээд тоглоом шоглоом хийгээд байгаа ч юм уу те хэдэн хүүхдээ хэдэн ихнэр нөхөр сольсон ч юм уу тэрийг ингээд баг жок болгож ярих хэмжээний нийгмийн хэцүү асуудал, эмзэг асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энд нь одоо заавал нөгөө нэг төр засгийн оролцоо гэхээс илүүтэйгээр хувь хүний ухамсар те төр засгаас мэдээж тэр гэр бүлийн хууль чангатга хүүхдийн тухай ингээд оролцуулах ёстой боловч хүний үсийн тэр хувь хүний боловсрол айгу муугаас болж байгаа. Тэгээ энэ дээр нэг анхаарах хэрэгтэй яг 3 зүйл гэдэг байхгүй. Гэр бүл одоо доктортой байдал дээр энийг бас би өөрөө зохиож хэлээгүй. Гэр бүл судлалын миний нэг Япон багш байсан. Би тэр Япон багшийн одоо гарын шавна гэх юм уу да нөгөө ментор миний ментор байсан байхгүй тэр гэр бүл судлалын тоо ажилладаг байхад. Тэгээд тэр Япон багшийн маань хэлдэг байсан 3 юм. Гэр бүл ямар байдалтай доктортой байдгаас 3 юм дээр тогтдог. Хамгийн энэ бүр айгүй чухал шүү. Энийг бүр заавал тогтоож аваарай. Энгийн мэт боловч бүр айгүй чухал 3 юм байдаг. Тэмдэглээд аваарай. Айгүй чухал шүү. Нэгдүгээрт нь болохоор бие биендээ итгэл гэж байгаа. Бие биендээ итгэл гэж байгаа. Хэрэв хүмүүс бие биендээ итгэхгүй бол хамт байгаа яах юм? Тэгээд л ингээл нөгөө нэг одоо ингээл хүмүүс чинь ингээд бие бинийгээ харддаг шүү дээ. Чи хаана байна? Хинтээ байна? Юу игээ хавар заавар яваад байна. Тэр хүн итгэхгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө таралтаас болсон нөгөө сэтгэл зүйн дарамт те. Тэгэхээр нөгөө бие биендээ итгэх нь хамгийн нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт тэр итгэлийг дааж явахгүй үнж байдал гэж байна. Тэгэхээр хүмүүс бол яг ингээд төр зуурын одоо хуурам эхлэлт те тохиолдлын учрал ч юм уу эсвэл ингээд санаатаагаар хайр сэтгэлээ алдаад ч юм уу ингээд нөгөө гэр бүлийн одоо араар тавилт маш их байгаа шүү дээ те. Тэгэхээр энийг төвчих хэрэгтэй. Энэ бол бүр хамгийн бас чухал гэр бүл салтын 80% нь ер нь бол хуурам эхлэлтээс араар тавилтаас болсон байдаг бүр юм судалгаатай байхгүй. Тэгэхээр итгэх чухал ах нь итгэлийн дааж авахгүй юу. Тэр чинь одоо нэг амтэн биш дээ те зүгээр нэг хэдхэн секундын нэг юм
дур тачаалан анхын төлөө сэтгэл зүйн хувьд хуурам ихэлт, би сэтгэлд хуурам ихэлт. Энийг бол аягүй сайн бодох хэрэгтэй. Тэгээд 3 дугаарт нь болохоор хүндлийн зураас гэж яддаг. Хайр дурлал одоо ингээл байнга ингээл нөгөө анх уулз биччихсэн шиг ингээл гал халуун байхгүй штэ. Ингээл нэг хоёр ингээл тэр нөгөө анхны тэр нөгөө нэг юм гал халуун тэр бал бурамшиг үечин бүх хүний хувьд дуусгар болдог тий. Ингээл нэг хараал ингээл догдолж могдолдог гэсэн чинь байхгүй болно штэ. Гэлээгээд тэр хүндлийн зураасыг хизээж тавьж болохгүй. Одоо ингээл бие бинийгаа ингээл нэг хэрэлтгээрээ ямар яасан гिचим минь яасан ийсэн минь гэл ингээл зодож цохиол ингээл янз бүр болж байгаа штэ. Тэр чинь бол хүндлийн зураасыг хитрхэд авцсан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хүндлийн зураасаа давахгүй байвал тэр гэр бүл хизээж асуудалд ортгоо гэсэн. Эхнээ таны сэтгэл чинь ингээд анхны шиг гал халуун биш байсан ч гэсэн эр нөхрөө хүндлэх, ихтрээ хүндлэх тэр хүндлийн зураасыг л яг барьж явах хэрэгтэй гэсэн. Бие биенийхээ орон зайд халтахгүй байх тий. Одоо ингээл бие биенийхээ утас шүрмсийг ухаал эсвэл эн чи яасан, тэр чи яасан, би ингэмээр хахад чи идэхгүй байна. Ингээл нөгөө бие биенийхээ орон зайг ингээд хитрхи гүнзгий халддаг шүү дээ. Бүх юмд нь оролцоол. Тэгээ бүх одоо санхүү дансыг барайл ч юм уу, бүх явх хорихыг ингээл тагнаал ч юм уу тий. Мэдээл ч юм уу. Энд чинь хүндлийн орон зайгаа алдчихчинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ гурыг л барай авчихад ер нь бол гэр бүл янз бүрийн асуудал гарна шүү дээ. Хэрүүл дураа. Та цэцэр зэрчсэн ингээд байн гой пост тавьж чаач битүүрээ бас тэгэл хэрүүл дуруул жижиг сажиг асуудууд байна. Гэтэ нөгөө энэ гурыгаа л ер нь бол барихыг нэрхэмлдэг. Хэрүүлээ бол постлохгүй байна шүү дээ. Хэрүүлээ бол битүүр нэг амар тэгж нэг амар нөгөө тий. Нөгөө манай нөгөө дээгийн найзхийн хоёр шиг тэгж тэр мөр бол бүр ингээд тэр гурыг гуруулангийн байхгүй одоо та нар ингээ анзаараарай заяа. Асуудалтайгаа гэрүүлүүд бүр ингээд хэцүү байгаа гэрүүлүүд бол энэ гуруулаа байхгүй болсон гэрүүлүүд ингээ ямар ч цаашаа оршин тогтох боломжгүй. Тэ итгэлээ алдсан, хуурам ихэлсэн, хүндлийн дураасаа завцсан гэрүүлүүд бол цаашаа хамт явах шаардлагагүй. Шууд ингээл мөрөө өгөх хэрэгтэй. Энэ гурын аль нэгэнд доголцчих юм бол бас засаж залруулаа явж болно. Тэ гэхдээ энэ гурын аль нэг тулгын гурван чулууны нэг нь байхгүй болцсон л гэж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Хараар нь тавьсан бол тэ итгэхэ болцсон бол тэгэхээр энэ хардтал сэрдэл хүндэл энэ бүх юмнууд чинь байхгүй болол амьдралын жижиг сажиг асуудлууд бол гэр бүл даваал гарна ямар ч асуудалгүй даваад гарна. Энэ бол бүр айгүй чухал шүү залуучуудаа охтуудаа. Сонин далийн асуулт. Гэхдээ та бас юу гэж хариулах нь сонирхолтой байна л да. Ер нь заавал үнэхээр одоо тэр аз жаргал тав тухтай байдал саяны 3 ч гэсэн бүрдэхгүй. Янз бүрийн одоо мэдгүй. Мэдээж одоо энэ нийгэмд өвчнөл асуудал хоорондоо болж бүтэхгүй юмнууд байна тий. Дээрэс нь тохирох хүнээ олохгүй байна ч гэдэг юм зөндөл ийм залуучууд явуулчлаа энэ гудмаар л юм. Ингээл заавал хосолж амьдрах албатай байт юм болоо ер нь юу? Албагүй шүү дээ. Албагүй. Ганцаараа гоё амьдрсан дээ шүү дээ. Нэг хачин юмтай сууж зовлоо зовоожсэн ганцаараа амьдрсан дээр байхгүй. Ингээд нөгөө гиснээс нөгөө би нөгөө хаяа сургалт хийдэг гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь манай нэг эрэгтэй найз би ч айгүй олон эрэгтэй найз ихнэрэн суусан юм байна. Миний сургалтанд. Тэгсэн чинь гэртээ очинготой би ч юм саллаа гэсэн. Тэгэхээр бас тэгэж хамаагүй нөгөө нэг амар хурцаар тусгаж авч болохгүй. Нөгөө тухгүй байгаа бол тий. Оюун санааны эрхчлөөний тухай ярьж шít тий. Одоо жишээлбэл болохгүй бол ганцаараа ингээд сайхан амьдрах хэрэгтэй гэдэг үзлийн талаар ярьж байгаа болохоос биш ганцаараа амьдрах гэж байгаа юм биш үү тий. Тий. Ер нь бол ихэнх хүмүүс ер нь гэхдээ надтай санал нийлдэг юм л да. Гэхдээ яг нөгөө өөрөө ингээд нөгөө биеэрээ мэдрээд тий. Тэгээд ингээд ичнээ ингээд хоёр дахь амьдралаа зохиосон ч гэсэн хүн нөгөө өөрийнхөө тэр сэтгэл зүйн хувьд тав тухтай байдлыг чинь хангаж бүх талаар дэмжлэг үзүүлэх хүнтэй байх ч хүн хань ажилтай болдог болохоос ш зүгээр нэг нөхөртэй нэр зүүхийн тул тий. За одоо хөшөрчлөө хүнтэйсүү гэдээ манайх жав хэцүү штэ. За одоо хүн нөхөртэй олооч хүүхдтэй олооч болооч гэх юм. Тэгэхээр тэр бүхнийг за одоо би хөшөрчлөө нөхөртэй болох болохгүй гэл өөрийгөө ингээл кодлоо тий. Тэр айгүй буруу байхгүй. Хүн яг тэр өөрийн чинь тухтай байх хүнийг олоогүй тохиолдолд ганцаараа сайхан амьдарч болно. Манай тийм найз нар бас байдаг байхгүй. Ганцаараа гоё амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ, тий. Бүгд мэдээж анх удаа амьдарч байгаа. Гэхдээ алдааг бол зөвтгөхгүй. 3 дугаарт алдахгүй тулд маш их дарамт авдаг хүмүүс. Одоо эхнийх бүтээг бол 2 дахь бол алдахгүй шүү. 3 руу орцсон ч хүмүүс байна, 4 рүү орцсон ч хүмүүс байна. Тэгээд нэг талтай нэг ийм асуудал. Нөгөө талтай болохоор яг зөв
сая хэлж штэ та. Ингээд ганцаараа ч гэсэн сайхан амьдрах хэрэгтэй гэдэг. Ер нь зүгээр яг гэр бүлийн энэ ямыг тий одоо энэ боловсрол ойлголт мэдлэг мэдээлэл энэ юм тутамгаас ингээл гарч ийн гэж бас түрүү хэлжсэн. Ажил амьдралын нөө баланс гэдэг руугаа яваад орохлоор тохиромжгүй хүнтэйгээ байх ч гэдэм үү тий эсвэл одоо ийм асуудлууд үүсэх үед бол хүн сэтгэл санааны асар их цохилт хүчтэй юмнууд аавна л та. Тэгэл тэр нь ажлын гүйцэтгэл одоо перформанс гэж ярьдаг штэ ажиллах эрчүүч юм ч гэсэн амжилтанд ч гэсэн нөлөөлдөг л дөө. Нөлөөлнө. Тэгэхээр одоо энэ талаас нь одоо миний асуулт би ер нь ингээ сонирн байна. Гэхдээ та ойлгоод байгаа ах тий. Яг юу яриулах гэсэн та. Яг нэг одоо гэр бүлийн амьдралдаа сэтгэл ханамжгүй хүмүүс бүтээмж муутай байдгаа л гэж хэлэх гээд байна шүү дээ тий. Одоо нэг сэтгэл зүйн хувьд ер нь ар гэрийн артлын асуудал цэгцрээгүй, суурь асуудал цэгцрээгүй байгаа үед бол тэгэд энд бас ингээ бүх юм хаяад ордог. Ажил хэцүү хоол хэцүү л байна. Тэгэхээр энэ дэр чинь нэг баланс гэдэг юм яриад байна. Нэгэнтээ одоо ингээд хоёр хүмүүс чинь ингээд гэр бүл болоод тэгээ үр хөвгтэй болоод ингээд тэр хоёр чинь ингээд насан туршдаа хоёулаа хамтдаа амьдрнаа гэж суудсан байгаа хүмүүс. Тэгэхээр нөгөө асуудлуудаа ингээд ярилцах нь аягүй чухал байдаг байхгүй. Ярилцах нь хамгийн чухал байдаг. Тэгэхгүй яг ямар зүйл дээр яадаг вэ гэхээр хоёр биенээсээ хүлээж байгаа хүлээлтэн зөрчгөр асуудлууд нь их одоо үүсчдэг. Тэр асуудлуудаа хоорондоо ярьдгүү. Тэгэхэд яг үндэ намгаа дээр дотроо юу бодоод надаас одоо юу хүсэж байгааг би мэдэхгүй штэ. Тэгэхэд болор гэдэг хүн намгаа дээр жис юу хүсэж байгааг нь бас мэдэхгүй байхгүй. Ярилцчихж тэр нөгөө ерөөсөө сайн ярилцчих хэвээр. Тэгвэл тэрний цаана ингээд зарим салтуудын ард маш жижиг асуудал байдаг байхгүй юу. Одоо бүх салт чинь нөгөө гэр бүл хууралтаас биш штэ. Нөгөө нь аюу бас биш. Маш жижиг асуудлаас болоод сайн уу. Маш жижиг асуудлаас болоод гэр бүл салтууд ингээд болж идэг. Тэрийг гол нь яадаг вэ? Яриагүйгээс олж идэг байхгүй. Тэгэхээр сайн ярилцах хэрэгтэй. Тэгэхээр даруйхан ярилцаад эртний нийтлэлтэй гарах гэж байна шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг гэр бүл салтын түвшинд очно гэдэг чинь бүр маш том одоо асуудлууд үүсчиж хүмүүс салдаг. Нөгөө 3-аас 3 чинь гуруула бүрчиж юм аа. Тийм биш. Засаж залруулах боломжтой юмнууд бол тэрийгээ яриад тэгээд хүн ер нь хизээч өөрчлөгддөггүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй байхгүй. Одоо 20 наснаас хүн өөрчлөгддөггүй. Тэр нөгөө нэг эхнэрүүд ч юм уу нөхрүүд ч юм уу би ингээ өөрчлөөд авчин, би засаад авчин, энэ нэстэ энэ нь болдгоо, энийг нь би ингээ засаад авчин. Хүн хизээч өөрчлөгддөг байхгүй. Тэгэхээр хүнийг нөгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр сурна гэдэг бол гэр бүлийн харьцаанд айгүй чухал байдаг. Жишээлбэл цацралын ч гэсэн надад таалагддаг нь зөндөө байгаа штэ. Байгаа. Тийм үү? Тий. Миний ч гэсэн таалагддаг нь цацрал зөндөө байдаг байхгүй юу. Тэгвэл тэрийг битээр ингээд ярьдаг. Тэгээ чиний энэ зан чинь айгүй онцгүй шүү. Йоо эн чинь надад яста таалагддаггүй шүү. Гэхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд одоо яах вэ? Тэгээ давуу 100% нөгөө төгс өнгөж байхгүй юм чинь хоёлаа ингээд сул талаа эхнэр нөхөр болсон юм чинь сул талтай нь хамт ингээ аваад хүлээн зөвшөөрөөд явъя. Энэ харилцаа чинь хүн гэр бүл харилцаан дээр биш байхгүй. Бизнесийн харилцаан дээр, найз нөхдийн харилцаан дээр хүмүүсийг байгаар нь хүлээн зөвшөөрөх. Тэгвэл ингээл надад 30-40 зарчимч гэж бас байдаг тийм. Энэ өстөө ингээд ах энэ надад таалагдахгүй байх гэвэл та бүр аюу ядарна. Энд хорвоо дээр байгаа бүх юм чам таалагдахгүй. Тэгээ бүх юмыг ялах гэдэг байвал бүр тийм. Бүх юм таалагдахгүй. Тэр болгонд стресс аваад байвал та амьдрч чадахгүй. Тэр зүгээр ингээл муу сайхан муухай сайхантай ингээд гой хүлээж аваад явал танд илүү тухтай гэсэн үг. Тийм. Уурлахгүй ингээ гой стрессгүй гой тий байна гэсэн үг. Тэр айгүй чухал. Тэгвэл одоо нэг гоё юм романтик асуулт руу орё л та тийм. Ер нь нэг юм үнэхээр бүр ингээ шийд хүйц эргэлзэхгүй тийм. Одоо мэдгүй бусад нөхцөл байдал ямар ч байж алдаж болохгүй. Цор ганц. Тийм сайхан хайр гэж бас байгаа юм. Таны үзэл бодлын тухайд одоо үнэхээр ой таанаас гарахгүй энэ л өөр хүн байхгүй. Тэгээ өөр хүн ямар ч утгагүй. 16 наснд л байсан да. Тийм үү? Тий. Тий, 16 наснд. Нас биенд хүрсэн хүнд одоо 16-аар дөнгөж нас биенд хүрж явна тий. Анхны хайр. 20-30 та энэ залуучтай. Яг болно шүү дээ. Тэр нь ингээд сэдв баггүй юу. Одоо ингээд цор ганц хайр алдаж болохгүй бас нэг хитрхи тийм амар тийм романтик юм ярмаг байна. Ер нь бол хүн чинь ингээд прагматик байх хэрэгтэй. Тийм, прагматик байх хэрэгтэй. Ер нь бол хүн одоо ингээд сайн хань, муу хань одоо ингээд байнга хэрэлдэг мөртлөнгөөс бас салтгүй хүмүүс идэв шүү дээ. Тэгэхээр тэд нар ч нөгөө өмнө наснда дайсан байсан хүмүүс энэ наснда
эхнэр нөхөр олж тэр урд насныхаа төлөөсийг төлж идэг юм байна л да. Тэгэхээр тэр бас үнний ортой ч биш магадгүй. Ингээд салтгүй ингээд хэрүүл зодоо игээ сатнууд байгаад идэг хүмүүс байдаг. Тэгэхээр би ингээд нөгөө жоохон ингээд өмнө нас, хойд нас ч юм уу тэрний жоох хувь нүүд итгэдэг юм байхгүй. Энэ яг сонсож байгаа хүмүүс нэг юм өөрийнхөө би өнцгөөс л ярьж байгаа шүү дээ. Миний л бодол. Тэгэхээр би бол ингэж боддог. Сайн нөхөр, сайн эхнэр заяасан бол энэ бол нөгөө урд насны минь одоо буйнаа идэж байна. Тэгээ хувь тавилан одоо ийм сайн хань өгсөн байна гэж боддог. Тэгээ бас нэг ийм байдаг байхгүй. Эмэгтэй хүн хүнтэй суна гэдэг бол суглаа суулгатай адилхан гэж байгаа байхгүй. Айгу амар байгаа зү. Суглаа суулгатай юм бол. За мэдгүй. За баах суглаанд нэрээ өгнө гэсэн үг. Тэгээд ингээд суглаа чинь ихийг нь ингээд юу байдаг штэ хоосон байдаг те маш цөөхөн юмтай байдаг. Тэгээд анх ингээд хүнтэй танилцаад ингээд гэрлээ ингээд явтлаа. Тэр хүн одоо тэр сулааны яг юу байгааг мэдэх боломжгүй байхгүй. Цаг хугацаа өнгөрнө те амьдрал үргэлжлэн өөр хөлтэй олно хөшрөн тэр үед л нөгөө тэр хүний жинхэнэ мөн чанар танигддаг. Тэгэхээр нөгөө нэг маш цөөхөн үйл тэр суглаанд хацтай байдаг гэж байгаа. Бид нар ч гэсэн хүнд суглуулахаа мэдгүй юм биш үү? Та нар ч гэсэн бас ингээд суглаа суулж байгаа шүү дээ. Яг нөгөө би эмэгтэй хүнийхээ өнцгөөс яриад байгаа болохоос маш гоё залуучууд одоо жоохон тийм онцгүй хүнтэй суугаад амьдралд ороодох бол зөндөө байдаг тий. Маш төгс төгөлдөр эмэгтэй навшин хүнтэй суугаад тэр хүний амьдрал үүрч байгааг ингээд бид нар нүдэрээ хардаг. Тэгэхээр энэ бол бас нэг талаасаа тэр нэг хувь тавилангийн одоо тэр давж гарах хэвээр юм бас үүтгэл ах гэж боддог. За окей, цаг нэлээд шалтарсан байна. Тэгэхээр хоёулаа хамаа замбрааг ярьчлаа уучлаарай. Гой. Миний ерөөсөө бас ярих гэж хүсэжсэн. Энд чинь өөрөө баланс байгаа шүү дээ. Би ингэж бодод байна. Та түрүү угаасаа санал нэгдсэн шүү дээ. Бушуухан яриа шийдээд нэг талтаа гаргах. Тэгэхээр зүгээр хүмүүс нийтлэг ингэж яриад байдгүй ч гэсэн энэ гудамж зөндөө бодлогоширсан залуучдаа. Артлах хайр дурлалын ч мар гэрийн асуудлыг шийдэж чадаагүй, ажлын бүтээмж муутай. Өглөөний сэтгэл ажилдаа гонсгор очиж байгаа ч мэдгүй тийм өчнөө залуучдаа. Тэгээд энэ суур асуудлыг бас оюун санааны үе шийдэх нэг ч гэсэн алах нь энд бас төгжээ юм тайлж өгч болно. Гэхдээ энэ бол мэрэгжлийн зөвлөгөө биш. Тийм зүгээр миний хувийн бодол гэсэн шүү. Манай 40+ их чах нар нэг иймэрхүү үзэл бодолтой байна гэдгийг хэлж штэ. Одоо ингээ болгооч цаг маш бага учраас залуучуудын улс төрийн оролцоо. За өстэй хэлмээр байна. Нэгэнт одоо энэ улс төр бас намын ажил нээлттэй зүгээр сайхан хэлтод оролцоо явж байгаа юм чи. Би ч гэсэн сая нэг дугаараа хуульч эмэгтэйдээ хийсэн. Юу вэ гэхээр сонгуулийн хууль шинжлэгдсэн 126 болсон. Одоо нөгөө холимог тогтолцоогоор явж байгаа. Тэгэхээр энэ дээр юу ойлгож мэдж авах хэвээр юм. Санал өгөхдөө одоо ингэ юм байна, тэх юм байна гэдэг тийм. Энэ ойлголтын өгөх хэвээр байхгүй. Тэгээ эн чинь бидний хувьд ч гэсэн тэгээ би улс төр хийгээгүй шүү дээ. Зүгээр ингэ залуучуудад хэдүүлээ идэвхтэй байя. Гэхдээ идэвхтэй байхдаа мэддэг байя гэдэг ойлголтыг ингээд уриалаад тавьсаа хийж байгаа юм байх нь ш. Тэгэхээр та одоо энэ бас нөхдүүд ямар байна энэ төр гэдэг дээр үзэл бодлоо нэг хэлээд хөө. Боломж олгож аваад баярлалаа. Ер нь бол яг одоо энэ нийгмийн болж бүтггүй байгаа юмд оролцох хамгийн гол юм чинь зүгээр хамгийн нэг бүтэн саналаа өгөх гэж байгаа байхгүй залуучууд. Тэг чи нөгөө яаж яхад нөгөө 5 дахь өдөр ингээд сонгуульд харуулцдаг. Одоо яагаад чинь тий. Тэгээ ингээд хагасаа бүзэнд амждаг болохоор тэрэнд ач холбогдол өгөхгүй залуучууд ингээд за өдөө гадаа явдаг юм бол ямарс ингээд сонгуулаа нөгөө 9 цаг муу хагаад идэв шүү. Тэнгүүд нөгөө өвөө эмээнэр очиж өгөө. Тэгээд ингээд мэдэж штэ ингээд 8 жил ингээд ямар байдлаар яа сонгуул явдаг. Тэгэхээр та нараасаа гуй энэ жилийн сонгуулиар зүгээр саналаа хитэн дэнд үг гэж би хэлэхгүй. Заавал очиод саналаа өгөөрэй. Энэ бол нөгөө нийгэмдээ оролцож байгаа таны одоо хамгийн том оролцооч юм байх болно. Саналаа заавал өгөөрэй. За тэгээ энэ жил сая намхаа маань хэллээ. Ер нь ингээд нөгөө сонгуул маань тогтолцоо нь өөрчлөгдсөн байгаа учраас нөгөө дугуулах юмуд бас арай өөр болчиход байгаа байхгүй. Тэгээ ингээд томсгосон тойрог тэдэн мандат гэж ярьж штэ. Мандатын тоогоор одоо санал өгнө гэж ярьж байна. Жишээлх юм бол танай тойрог дээр 5 мандаттай бол та 5 хүн дугуулахгүй. Тийм. Заавал 5. 4 дугуулчуд хүчингү болчихно. Тэгээд 3 дугуулчуд бас хүчингү болчихно. Тэгэхээр мандатынхаа тооны дагуу айлч нам байж болно те. Та энэ хүнийг одоо дэмжиж байгаа бол ардын нам, арчсан нам, хүн нам ингээд айлч нам байсан хүнээ судалж агаад сайхан ингээд дуруулаад өхнө. Тэгэхээр одоо би одоо нэг амар юм устар бол өнөөдөр ярмайг байгаа ч гэсэн залуучуудаа тий одоо нийгмийнхаа оролцоог хамгийн нэгдүгээр хангаж байгаа юм чинь сонгуулаа өгөх шүү. Тэгээд сонгуулаа өгөөрэй, өөх хөхтөө ингээд зөв өгөөрэй гэдгийг хичээнгүүл өгсөн. Тэгээд плюс ер нь бол бас нам дуулж байгаа шүү дээ. Тийм, плюс нам дуулж байгаа. Тэгэхээр та нөө жагсаалт гээд байгаад байгаа учир нь болохоор та одоо
тэр нэр нь байгаа намуудаас хэдэн хүн тэр намыг дугууснаар нь жагсаалтаас хэдэн үе орох нь бас тодорхойлдог Тийм тийчээж одоо санал хүчин төвлөрөх болох юм байна л тэр шүү одоо ардын намын ардсан намын эхний 10 гарах гэж байгаа бол ингээд тэр та нарын дугуулсан саналаар л явна гэсэн үг байхгүй. Тэг яг зүгээр нөхдүүдийн оролцсон за санал өгөх бол нэг юм тий нөгөө талдаа ер нь зүгээр яг улс төрийг яагаад муухай гэж хараад улс төрт яагаад итгэхгүй за энэ угаасаа муухай гэж нэг хойш суугаад байдаг шүү. Зүгээр энэ дээр та тавчхан хүчлэдлээ нэг хэлээч. Энэ бүр нөгөө улс төр муухай гэдэг юмыг бол бүр ингээ бодлогоор бүр тарих угаалтаар олон жил явуулсан байдгийн бэ лээ шүү. Одоо нэг тэр угаалтанд нь орцсон хүн байж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг аль болох нөгөө шинэ одоо энэ залуучуудыг нь улс төрт оруулахгүй байх, улс төр муухай гэдэг энэ зарчмаар нь явуулах. Тэгэд нормал жирийн сэхэтэн одоо оролцоотой байх ёстой хүмүүст ингээ хойш суугаад угаасаа улс төр муухай гэдэг нөө бид нар тархиа угаалгачаад байгаа шүү. Тэгэхэд ямар хүмүүс нь дээгүүр улс төр хийж гин те харж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юм онгойч юм шиг нөгөө мань мэтиг энэ сууж яхад нөгөө те энэ хүмүүс ингээ төр бариад бидрийг удирдаад бидрийг одоо ингээ дампууруулж штэ. Тэгэхээр энэ бол бас тийм зөв шийдвэр биш ээ. Тэгэхээр өөрөө их оронч байя, оролцоотой байя гэж бол улс төр заавал сонирхоорой, улс төр заавал оролцоорой. За бүр ингээ намд ороод нэр дэвшээ явдггүй маа гэхэд те ядаж ингээд ямар намын ямар хүмүүс байна, ядаж сонгуулаа өгч юм уу ийм байдлаар оролцоотой өөр ходуу хоолой өргөд явал бас их баяртай байна. Тэгээ манай намын хүчсэн би бол ингээд огт улс төр сонирхтгүй байж байгаа. Манай намхан бүгд тийм ерөнхийдөө оролцоотой байх ёстой юм байна. Бид нар ингээд өөртөөгөө дуу хоолойг чадах юмараа шүү дээ тий. Би бол ингээд одоо нэр мэр твшээд явах ч юм уу. Одоо надад бол тийм сонирхол байхгүй. Зүгээр би өөрийнхөө чадах юмараа л оролцоогоо хангаа явж байгаа юм байхгүй. Тэгэхээр оролцоотой байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсье. Тэгээ өнөөдрийн ярилцлагыг ингээд этергээ олон талын юм яриад толгой гिचэргүүлсэн бол уучлаарай. Тэгээ хамгийн гол чухал зүйл бол хүний нөгөө дотоод сэтгэл зүрх хүчтэй байвал одоо амьдралын баланс чи ингээд нэг нэгээрээ зөв алхамдаа ороод явдгаа гэдгийг залуучуудаа хэлмээр байна. Бүхэнд адилхан 24 цаг байдаг. Бүхэнд адилхан хоёр нөө тохимотлогоо байдаг. Тэгэхээр тэрийг дотоод сэтгэлээ өөрөө одоо зөв чадах юм бол зөв чиглүүлж чадах юм бол аяандаа ингээд одоо араасаа ажлууд нь бүтээ явдаг. Тэгээд би завгүй, би чадахгүй, би бүтэхгүй тэгээ энэс болж ин тэрнээс болж ин гэдэг юм хязгаарч битгий хэлж байгаа. Өөрөө өөртөө сайн хэлцээрэй гэж хэлээ. Тэгээ намхаадаа баярлалаа. За уулзсан гараа авчихна тийм. Баярлалаа. Уулзсан. За окей. Тэгээд ингээд дуусгаа ямарсан ихч бол сая хамгийн чухал дүгнэлтээ бол хэлчихлээ шүү дээ тий. Тэгээд яг тэр бол бүгдэд адилхан 24 цаг байдаг. Тэгээд тэрийг өөрөө яаж ашиглахаа өөртөө ярьж байгаа шийтгэх нь шүү. Ер нь энэ хамгийн гол нь. За баярлалаа. Тэгээд дуусах. За баярлалаа. Баярлалаа.